За тэгээд чамчтэй. бүгдэнд нь шинэ оны минь төргий тэгээд шинэ жилийн дугаараа битгэд бичих гээд сууж байна. Зочноор full time trader Дэги. За сонсох нь оо. Forex trader те. Тэгээ Forex trade. Өөр ер нь ямар трейдэд байдаг шээ. Битний трейд шагаад. Бит трейд хоёр гэхдээ яг ямар ялгаатай тийм. Ер нь ялгаатай шүү дээ guys. Нэг мөрөдө тоглоом гэдэг. За яг хүмүүс ингээд Forex-ыг бас зарим хүмүүс мөрөдө тоглоомын өнцгөөс харж байгаа тий. Гэхдээ би нэг юм бит бол яг 100% азант найдаж байгаа юм. Яг маа гээд зоос шидэд мөнгө буух уу сүл буух уу гэж одоо яаж байгаа шүү дээ тий. Forex ч бол арай өөр. Хүмүүс яг buy sell гэдгээр нь ялгаад гэж яриад байгаа шиг наа. Гэхдээ бид нар азант найддаг гэсэн үг. Тэрнгээр ялгаатай. Юунд найдах? Ер нь бол одоо юу гэдэг мөрөдөө тоглоомч юм эсвэл мөрөдөө тим зүйл бооцоо гэдэг чинь миний ойлголтоор бол зүйл азант найдаж байгаа юм л мөрөдөө тоглоом гэж нэрлэдэг юм шиг байна. Бид нар чинь судалгаа шинжилгээтэй тодорхой хэмжээний цаг хугацаа золиос одоо бүхэл юм энд зарцуулж байгаа учраас тэгж одоо харах боломжгүй юм уу? Битийг яг ингээд судалгаа шинжилгээ хийж байгаа он гэж байна. Тий яг мэдээж гэхдээ тэр талаас нь харуул бас байдаг л баг тий. Сасан бөмбөг мэддэг юм. Яг нөгөө нэг спорт бет нь бол арай гайгүй бас тэр чинь нөгөө нэг анализ байгаа шүү дээ одоо. Яг үн тий. Яг энэ тоглогч ингээд гээ тэр талаараа бол адилхан. Зүгээр нөгөө нэг одоо өөр зөндөө олон юм байгаа шүү дээ. Одоо мөрөдө мэдгүй юм лугаа оруулж байгаа бол тий. Тийм мөрөдө тоглоом дотор чинь одоо нөгөө хоккей моккей тэр синхэр улаан цаанаас зүгээр нөгөө нэг ямар ч амьд хүн байхгүй зүгээр юм зүгээр код бичсэн юм байгаа шүү дээ. Одоо бакарат энэ чинь бол зүгээр ингээд танаас нэг аль бох уу. Тэр чинь бол яг цэвэр мөрөдө тоглоом. Тэр бол жинхэнэ азан байж спорт бет нь бол бас арай бас нөө судалгаа шинжилгээтэй юм. Үйл баг юм зүгээр хандлага юм шүү. Одоо юу гэдэг судалгаа шинжилгээтэй хандж байгаа зүйл бол тэр бол одоо юу гэдэг мөрөдө тоглоом биш ээ. Одоо чинь Forex-ийг ч гэсэн гамблд хийдэг хүмүүс зөндөө олон байдаг аахгүй. Тийм тэнгуү тэд нар чинь бас баг мөрөдө тоглоом чинь байна. Одоо яг хазандаа найдчих. За энэ тэгчээсэ гэдэг ингээд гуйж байгаа те. Гэтэл нөгөө нэг судалгаа шинжилгээтэй хүмүүс ч угаасаа за энэ ингэх одоо юу гэдэг магадлалын тооцоолооч гэдэг юм уу. Эсвэл бол одоо юу гэдэг тэр өөрийнхөө мэдлэг туршлагаас шалтгаалаад яг мэддэг юмныхаа төлөө ингээд явж байгаа байхгүй. Арай мэрэгжлийн болоод ирэхээр одоо нэг PC тоглоомч ингэж ярьдэн шүү дээ. Одоо PC тэнгууд зүгээр нөгөө нэг учир зүггүй зүгээр л юм тоглох хүмүүс байгаа шүү дээ. Ингээд сайжирдаг ч хөдөө өдөржингөө ингээд тэр чинь бол зүгээр яг жинхэнэ зүгээр PC чинь болчих. Тэнгууд одоо мэрэгжлийн тоглогчид гээд ирэхээр тэрийг арай өөрөөр хараад байгаа ш. Тэнгууд яг тэр харах тэр ер нь хүндээ юм шиг шүү. Тэгээд энэ дугаараар трейд мэдээж ярих нь ойлгомжтой. Тэгээ нэг юм хэлэх нь одоо бид гурав одоо яг энэ Forex-ийн трейдинг талаар бол одоо яг тийм мэрэгжлийн юу ер нь бол мэдэхгүй шүү дээ. Мэдэхгүй учраас анхан шатны юмнууд ч гэсэн ярьж магадгүй. Гэхдээ нэг аль хувьд нэг жоохон нэг юм анхан шатны нэг юм жоохон мэдчил байгаах тий. Тэгээ одоо ер нь л угаасаа эн чинь нийгэмд бүх хүмүүс л одоо ингээл нэг амархан мөнгө олно гэдэг юм юмтай болцсон байгаа шүү дээ. Тэрэн дээр нөгөө нэг хүмүүс айгүйх тоглолт хийгээд байгаа шүү дээ. Зүгээр нэг юм яг хийдэг үгүй мэддэхгүй хүмүүс гарч ирэл. Би юм трейдер юм гэл тэ. Нэг сургалтыг аваад. Нийлэх юм бор юм ширээний ард ингээд нэг юм костюм бичээг хүмүүсээс авцсан. Чамаг мөнгөтэй олно гэдэг. Даймдашка гэдэг шиг зодод. Тэг яг тийм суглаа муглаа гаргацсан ч ашиг тэ хараар өгөн мөгөж шиг. Тиймэрхүү хүмүүс одоо ч юм уу тиймэрхүү юмнаас одоо сэргийл үүднээс та бүхэн одоо энэ подкастыг сонсоод за яг трейд гэж яг юу юм те та энд зүгээр хийгээ шууд мөнгөтэй болт юм уу яад юм гэдгийг одоо аль болох ойлгомжтойгоор ярилцах гэж тийм одоо дийг өрсөн байгаа. Тийм тэгээд яг нэмээд хэлэх юм бол яг зүгээр арилжаач хүмүүс ямар замыг туулаад энд ирдэг юм бэ? Ер нь хэцүү юм уу амарх юм уу? Хүмүүсийн бодож байгаа шиг тийм үнэхээр тийм лөөр байдаг юм уу байдгүй юм уу? Хэдүүлээ ярилцээ тэгэд ер нь бол айгу хэцүү юу байхгүй юу? Одоо үгүй миний одоо энэ байгаа салбар бол айгу хэцүү салбар. Яа тэгэхээр өмнө нь маш олон хүмүүс одоо үгүй олон хүний мөнгийг аваад алга болсон байдаг ч юм уу тий. Эсвэл бол одоо үгүй би одоо ийм машин унжин та нар ийм машин унахыг хүсчихвэл миний сургалтыг аав. Зүгээр яг ер нь нэг маркетинг тэгээ буруу талаараа ингэж жоох хөгжсөн. Тэгээд ялтчгүй одоо юу гэдэг энэ зах зээл одоо энэ дээр байгаа хүмүүс ер нь жоохон буруу ойлголттой байд юм шиг байгаа юм. Гэтэ ер нь угаасаа хэдүүл юм мэдж байгаа шүү дээ. Ер нь юу ч
зөв хийж болно эсвэл буруу хийж болно. Хоёр талтай тий. Тэгэхээр яг тэр талаас нь гоё, зөв талаас нь гоё ойлгуулахыг л одоо анханаас нөгөө хүмүүс нөгөө нэг салбараа бодохгүй яг өөрийгөө бодоод маркетинга хийцэн. Яг үн тийм шим тий салбараа яг яаж харагдуулах уу гэдгээ бодохгүй зүгээр за гэлс өөрийгөө гоё харагдуулаад ингээл энэчнээс ингээд явчих гэдэг зарчмаар ер нь сүүлийн хэдэн жил явлаа шүү дээ трейдер. Тэгмүүд одоо яг энэ салбараа яг маста айгу зөв ойлгуулчих юм бол энэ чинь угаасаа энэ салбарын хөгжилд амар нөлөөлж шүү дээ. боломж яг байна уу те? Яг одоо энэ салбарыг яг зөв ойлгуулад яг зөв системээр явал энэ салбарын нэр нь боломж байна уу гэдэг ч юм уу. Гэдэг тухай л ярилцъя да. За бүр ихнээс хэлье. За дэгийн анх одоо тий яг хизээ трейд хийсэн. Яг юу чамайг трейдер одоо болоход нөлөөлөв гэдэг ч юм уу тий. Ямар замаар туулж ирэх тэр тухайгаа. Тэг анх ер нь трейдер гэдэг юмыг яг хаанаас олж харсан юм бэ? За би анх 20 настайтай эхэлж ирсэн. Тэгэхээр ч одоо 8 жил өнгөрсөн байхгүй. Тэгэхээр 8 жил 28 гэсэн үг юм уу гэж. За 20 наснда. Тий, тэгээ 20 наснд эхэлж ирсэн. Тэгээд тухайн үед би шүтээс оюутан байсан. Уул уурхайн ашиглалтын технологийн инженер гэдэг. Мэргэжлийг аваад 2 дахь курс илүү 3 дахь курс гэдэг санаж. Тэгээд яг анх бол би яг өөрөө бол юу яагаагүй маа. Одоо судалгаа шинжилгээ хийж ингэж хаагаагүй. Манай эхнэр надад санал болгосон. Вау би юу яжсэн байхгүй. Битээр чи нөгөө нэг ер нь ингээл угаасаа ингээл дөнгөж танилцсан хосууд чи ингээл хав байвал гой санагддаг тий. Тэгэхээр ингээд хажуугаар нь цагийн ажил хийгээл олсон мөнгөөрөө түрээсийн байранд амьдрал тэгэл эхэлчихсэн байхгүй. Тэгсэн чинь өдөр тухайд одоо яг Нико яг анх гарч ирж ийсэн үеих. Тийм бах одоогоос 8 жил өмнө тийч. Ийм залуу нэг байгаад байна 81 залуу. Эхлээд би нэг оошоддаг байсан. Би зүгээр л одоо үүдээ миний бодол дотор миний хүсэл зорилго мөрөөдлөх юм бол зүгээр сайхан үнэхээр чадвартай гоё инженер болоод хажуугаар нэг гоё бизнес хийгээд ингээд ямар ч асуудалгүй сайхан амьдрал гэсэн зорилготой тийм л хүүхэд байж тэгээд манай хүн харуулдаг байхгүй. Тэгээд тухайн үед харсан чинь үнэхээр л одоо юу гэдэг манай аав ээж насаараа уурахад ажилласан хүмүүс байдаг. Үнэхээр манай аав ээж хоёрын бүтэн жил ажиллаад цуглуулад болохооргүй мөнгийг ганц сарын дотор мотор хийж мэж. Тэгээ миний цагаан шар хөдлөхгүй юм. Энэ залуу ингээ хийж болоод яа би чаддаг. Тэгээ нэг хэсэг орхицсон байж байгаа дахиад манай хүн дахиад сануулдаг. Харин чи ер нь хийх юм байна да. Тэгэл чиний яг уус ер нь чийл хийх юм байна. Тэг үнэхээр одоо чи яагаад намайг ингээ одоо юу гэдэг чинийг чадна гэж бодод та гэсэн ч үгүй би яг чамайг чадна гэдэг чи мэдээд байна. Тэгээ анх эхэлчихэл. Анх эхлэхэд мэдгүй надад нэг амар сонин одоо жоохон spiritual дээр гэх юм бол бүр яг ингээм сүнсээрийг хүсэж байгаа юм шиг тэгж санагдчихсан байхгүй юу гэдэг. Маргааш л миний амьдрал өөр болох гэдэг юм шиг те. Нэг энийг л хийх хэрэгтэй юм шиг те. Тэгэл би хамгийн анх удаа өөрийнхөө төлөө ном барьж авч уншиж байгаа байхгүй. Вау. Өөрийнхөө төлөө шүү дээ. Хин нэгний шахалтаар биш те. Яг тэгээ хамгийн анх удаа жинхнээс яг тэр мөрөөдөл намаас ирэлээ гэдэг үгийг ойлгож байгаа байхгүй. Жинхнээс нойр үрдгүй юм бэл. Тэгэл за энийг ер нь оролтын нохыг гэж бодоод тэгэл анх эхэлжсэн. Тэгээд ер нь тэр 8 жилийн хугацаа би одоо 8 жил хийсэн гэхээр эхний 5 жилийн хугацаанд бол ер нь бас хүн хүсэргүүл амьдралаар амьдсан. Эхний 5 жилээ тий эхний 5 жил 4-5 жил юм. Яг хөө гэхдээ мэдээж би бол тухайн үед яг өөрийнхөө яг гоё юу гэдэг мэдгүй байсан л баг. Гэхдээ би бол хайж олж чадаагүй юу гэхээр ментор гэдэг хүн байгаа надад. Би яг өөрийнхөө Google-ээс хайгаал YouTube-ээс бичлэг үзэж тэгэл явж исэн. Арилжаач тийм байхгүй. Тэгээ ер нь гэхдээ миний үед эхэлж исэн бүхэл арилжаач тийм байх гэж бодож байна. Тэгэхээр чин баг ер нь юу юм шүү те нэг сургууль төгсөж байгаа юм шиг л хугацааг зарцуулж иж бас өөрсдийн дөө. Яг хөө арилжаа гэдгийг яг хүмүүс жоохон буруу өнцгөр хараад байт юм шиг надад санагддаг. Юу гэхээр зүгээр л нэг компьютер, интернет компьютер байхад уус хүмүүс ч тэгж тайлбарлаад байна л та. Зүгээр л интернет компьютер байхад чи санхүүгийн чи 21-р зуунд арай мөнгөгүй байгаа юм биш байсан. Яг тэгж тайлбарлаад байна. Гэхдээ трейдер лайфстайл буюу яг тэр арилжаачин хүний амьдралын хэв маяг гэдэг зүйл шал өөр гэдэг байхгүй. Яагаад гэхээр тэдгээс өдөө хүртэл би одоо ингээд зүгээр бүх юмаа гуглгээд бодоход ганцхан юм байсан нь зүгээр би арилжааны учрыг олох биш өөрийнхөө учрыг олох гал яваад исэн байхгүй. Тэгвэл би яахаар айд тийм би яахаар хэрэгэлцдэг юм. Би юу ямар хүн юм.
Яагаад миний уур үрдэг юм гэдэг ч юм уу. Тэгэхээр ер нь ийм алхим гэдэг өөрийгөө таньж мэдэх он жилүүд байсан юм уу. Тэгэхээр үнэхээр өөрийгөө таньж мэдсэн хүн бол тэгээд одоо юу гэдэг сэтгэл зүгээ яаж үл амар тогтвортой болсон маш тэр чи яг хамгийн 50 ер нь хүн 50 хүнээс л хамгийн зөв шийдвэрүүд ер нь гарна гэдэг. Тэгээд нэгт хоёр дахь юм бол угаасаа Монголд анханасаа буруу энэ зах зээлийг маа гэж сурчилсан учраас орж иж байгаа хүмүүс ч гэсэн надад тийг санагдаад байхгүй. Айгу буруу одоо юу гэдэг сэтгэл зүйтэй одоо юу гэдэг мөнгө амар чухал юм байна гэж энэ зах зээл рүү анх орж ирдэг байхгүй. Тэг мэдээж яг би ч гэсэн тэгж орж ижсэн л та. Гэхдээ тэр миний хамгийн том алдаа юм байна гэдгийг ашигтай арилжаач болж байгаад мэдэрч ойлгож байгаа байхгүй. Тэр нь юу гэхээр яагаад мөнгө хамгийн чухал юм бэ? Биш юм бэ гэхээр одоо юу гэдэг хэдүүлийг ойр дотны одоо аав ээж хамаатан садан найз охин ч юм уу эсвэл найздаа бид нар одоо муу зүйл хийхийг одоо хэзэж хүсэхгүй шүү дээ. Яг тэрнтэй адилхан мөнгөн дээр тэгээ хандчихаар бид нар нөгөө мөнгийг чи алдаж чадахгүй олж чадахгүй л одоо тэрнээс шалтгаалаад хүн одоо юу гэдэг янз янзын сэтгэл хөдлөл гаргадаг ч юм уу те. За тэгээд одоо юу гэдэг үнэхээр энэ зах зээл дээр амжилттай явах хүн байсан болвол магадгүй тэр буруу одоо юу гэдэг сэтгэл зүгээсээ сэтгэлгээнээсээ болоод одоо ахиж хэзээч хийхэргүй тийм том алдаанууд хийх ч юм уу. Юмшлээ те ер нь too much not good те. Ер нь хит их одоо буруу хийх юм бол угсаа буруу хит одоо баг хийх системтэй явах юм те. Тэгээ ер нь тэгээ хүмүүс ер нь тэгж ойлгосоо гэж бодож байна. Ер нь бүх юм дээр л тэгж анзаарэгддэг шүү дээ те. Тэгээд хүн болго ер нь трейдер болж чадах болов. Яг нь мэдээж гэхдээ яг трейдер гэдэг нь одоо юу одоо бараг харьцангуй ойлгол шахах юм болчиход байна л да. Одоо юу гэдэг ашигтай арилжаач ашиггүй арилжаач л гэдэг шиг юм те. Гэхдээ одоо юу гэдэг үнэхээр сарын хугацаанд тэр хүн алтаатай оноотой ингэж явж байгаад үнэхээр өөрийгөө зовоохгүй тэгээд ажлынхаа хажуугаар ч юм уу ингээд зөв зохистой одоо энэ зүйлийг хийж чадах юм бол би бол бүхэнд л боломж аваа гэж боддог. Энд чинь тэгээ нөгөө нэг яг хідэн юу өдөрт хэрэгэлдэг гэдэг л хэдэн. Одоо тэгэл тэрлээ. 7-8 тэрлээнд өдөрт шүү дээ. Тэгэхээр тэндээс нэг би нэг $1000 жолоог нь яг халах гээд байгаа. Өдөртөө 1000 гэдэг чинь бас их л дээ. Сарс ч юм уу те. Бүх юм тэгээ угаасаа тэгээ шунлаас эхэлж байгаа юм. Тэгээд хүний шунал ус хязгааргүй. Тэрийг бас хэр баргийн хүн бас яг тэрийг удирдаад зохион байгуулад өөрхөө шунлыг ингээд зохицуулаад яваад байна гэдэг бол бас хэцүү. Гэхдээ мэдээж боломжтой зүйл те. Энэ трейд одоо нэг авиас хэрэгтэй гэдэг чинь одоо бусад юмнууд одоо юм авиастай гэж төвлөхөд тийм юм хүн болгоо ингэж чадахгүй юмнууд чинь нэг авиас бэж ийж хүн болгоо хийдэг юм байна. Одоо трейд одоо форексийн трейд хийхэд авиас юм уу эсвэл авиас ер нь хэрэгтэй юу хэрэггүй юу зүгээр л яг чи бүх юмаа яг ном журмаар ингэж ийж трейдер болох. Ер нь авиасаас хэр хамааралтай салбар юм. Мэдхгүй би өөр төр одоо авиас гэдэг юм их мэдрээгүй л наач хэрэгтэй. Мэдхгүй хүмүүс нэг юу гэж боддог ба. Гэтэ би яг наадад нэг эсрэг гэдэг юм. Юу гэхээр яг миний л бодолтой. Бидэд ингээд өглөө босч ирээд оройн унтах хүртлээ тэг ямар нэгэн зүйл хийсээр аваад тэгэл тэр өдөр өнгөрч байгаа шүү дээ. Тэгэл тэр өдөр хэдэн мянган удаа давтагдаад тэгэл бид нар өгч байгаа те. Тэр яг тэрнтэй адилхан өглөө босоод орой унтах хүртлээ бидэд яг өөртөө хэрхэн цаг зарцуулж байгаа шалтгаалаад ер нь ганцхан арилжаан дээр ч биш бүх юм дээр л тэр хүний одоо амжилттай байх амжилтгүй байх уу хин нэгэн байхыг одоо тэр өглөөнөөс орой хүртэлх цагийг шийдэж байгаа шүү дээ. Тэгэхээр ер нь бол энэ бол зүгээр юу гэдэг авиас мавис гэхээс илүү ер нь зөв хувийн хандлага баха гэж бодож. Тэр ер нь арилжаан дээр авиастай байгаад битгэхгүй. Тийм угаасаа боломжгүй байх гэж би өөрөө бодсон болохоор ер нь асуусан. Би аюу авиастайгаа на форексээ заагаад өгчих шээ. Гэтэ одоо тэгэл юу яадаг ч гэдэг комеди дээр жишээ нь ингээл найзууд дундаа ингээл байнга нийлэгдэг амар мэдрэмжтэй мөртлөө одоо тэрийг нэг хийх юм хүсэл сонирхолгүй ч юм уу те. Тайсан дээр гараад эсвэл яадгүй ч юм уу те. Ажилдгүй ч юм уу. Тэ нэг тийм өсөл нь байхгүй бол тэгээд угаасаа хичнээн тэр мэдрэмжтэй авиастай байгаа ч одоо болохгүй ч юм уу те. Бөө бас жишээгээр яаж болох вэ те. Тэгэд одоо 8 жил хийсэн байгаа шүү дээ те. Тэгснээр яг 5 жил нь ганцаараа гэсэн үг.
Одоо яг ментортэй болсон гэсэн. Одоо би ороо өөрөө ментор. Өөрөө ментор болж эхэлж байна тий. Тэгэхээр ямар ч ментор байгаагүй. Гэхдээ бас амар хэцүү байхгүй. Одоо юу гэдэг би одоо энэ зах зээл дээр гэхдээ энийг ярих нь зөв буруу. Гэхдээ жоохон хүүхд үзчихвэл надад л ингээд тохиолдсон зүгээр л миний түүх. Тэгээд та нартай бас яг адилхан одоо юу гэдэг ажиллана гэж бодоод яг над шиг сонголт тавил энэ бол амар эрсдэлтэй сонголт. Тэгээд би сануулж байгаа яач. Юу гэхээр тухайн үед би оюутан байжгаад яг forex хийгээд тэгээд нэг хичээлээ хөө арилж байгаа хөө гэдэг юм хоёр сонголтонд тусан байхгүй. Би 4-р курс оюутан байсан. Уулын тэгээд тэр жилдээ тисцэн ч байхаа одоо зүгээр хичээлээгээд ингээд хаялгүй ингээд явцсан бол тухайд би дипломтой болчихсон. Тэгвэл одоо би дипломгүй хүн байх нь шүү дээ. Тэгээд боловсрол байхгүй. Тэгээ хүмүүс намайг ямар боловсролтой гэвэл бүрэн дунд гэж хариулах нь шүү дээ. Тэгтээ би тэрэн дээр нэг хэмзэлдэг байхгүй яа. Тэр одоо бол баярлдаг те. Гэтэ яг тэр уус амьсгалагдчихлээ шүү дээ. Хүн болгон дээр гэтээ энэ ажиллаа гэд би одоо хин нэгний хүүхдийг ч юм эсвэл хин нэгний гэж уруу татаагүй. Зүгээр л яг миний түүх гэж ярьж байгаа. Хүмүүс бас зүг ойлгосоо гэж хүсэж байна. За. Тухайн үед надад яг тийм хоёр сонголт гарч ирээд тэгээ би аюулгүй удаан бодсон байхгүй. Би тэгээд манай аав ээж хоёр нэг юм дефолт хүмүүс байдаг шүү те. Үгүй манай аав ээж нар яаж үстэй. Нөгөө нэг мэрэгчлэл болгочвол тэгээ болоо ингээд цааш явчихна. Тий. Тэгээд яг л тийм. Тэгээд ер нь амар өндөр шаардлагатай. Одоо юу гэдэг. Жохон муугаар хэлэхдээ энэ факт шүү дээ те. Угаасаа тэр үеийн хүмүүс баг бүгдээр л юм нөхцөлтэй хайрладаг те. Чи ингүүл би ингээ гэдэг. Тэгээд ийм хандлагатай байсан байна шүү дээ. Тэгэхээр би ер нь бол ингээ аав маа айгүй айдаг байхгүй. Би одоо юу гэдэг ихнэр авахаас нааш авто баг юм ярьж чаддгүй тийм аим хатуун бох манаа. Тэгээд тэн дээр би одоо ингээл аав ээж гэр орон ингээл бүх юм бодож байгаа байхгүй. Тэгээд алийг сонгох вэ? Эсвэл хоёулын хослуулах уу гэд. Тэгээ бодож байгаа. Надад нэг бодолт ерөөсөл төрөөл болдгоо. Орой унтахаар л нойр өрөхгүй. Тэр л бодол бодогдоо. Тэр нь ямар бодол байсан бэ гэсэн чинь угаасаа яг тэр үнэн байсан зав яг миний хувьд бол. Хэрвээ би сургуулаа асуудалгүй ингээд төгсөөд угаасаа төгсөж чаддгүйсэн. Төгсөөд ингээд диплом авчих юм бол би forex хийгээд ямар нэгэн одоо юу гэдэг амжилтанд хүрэхгүй бол би дипломоо үзүүлээ ажилд орчихно гэдэг юм амьд үлдэх вариант байхгүй. Тэгээд тэгвэл би энэ дээрээ бүрэн фокус чадахгүй байна. Энийг алдсан ч яахтай гэж хандах юм байна. Тэгэхээр миний хандлага тэр чигээр өөрчлөгдөх юм байна. Эцсийн би хэсэг хугацааны дараа арилжаач юм биш инженер болоод дуусах юм байна. Тэгээ уус нэг эхний 5 жил бол амар хэцүү байсан гэж байгаа шүү дээ. Тэгээ тэгэх юм бол төгссөн байсан бол за нэг жил 2 жил яваал за инженерээр ажиллаа хийгээл ер нь бол явчих боломжтой. Тийм тэгээд яг тэрийг бүр яг ингээд нүдэндээ харагдаад би бүр өөрийгөө ингээд за би яг л тийх хүндээ гэдэг ингээд бодож байгаа байхгүй. Тэгээд яг тэгээ тухайн үед аюул зоригтой шийдвэр гаргаад нэртэйгээ ярилцаал тэгээ сургуулаа хайсан байдаг. Тэгээд сургуулаа хайснаас хойш яагаад ч юм бүх юм амар хэцүү болж ирсэн л тий. Юу гэхээр одоо юу гэдэг эцэгхээс ирэх дарамт шахалт одоо юу гэдэг чи одоо ингээд айл явах хүүхдтэй цуг амьдарч ийж одоо тухайд би ингээд бэр гуугаад авсан байсан л та ихнэрээ. Тэгэл одоо аав хүний үг чинь бас чанга штэ тий. Би одоо наа охины чинь сайхан амьдруулна гээд чиний өмнөөс амлалт өгöd ингээд наа охины чи гэрээс навцсан байдаг. Чи ингээд сургууль соёлж байхгүй, олж орлож байхгүй. Гэтэ бас үнэн тий тэр бол. Тэгээ үнэн ямар ч харанхуй тэр юм яах тэгээ чи аавын үед бодохоор бас чанга байхгүй тий. Тэгээ чи зүгээр нэг юм хөгийн мөрийтэй толгонд тавлаад ингээд яваад байгаа. Хэлж байгаа байхгүй. Тэгээ би мянга тайлбарлаад тэр хүн ойлгохгүй байна. Надаа ингээд интернет компьютер уцаах тэгээд би болчихноо. 5 жил сурчгал юм бол энийг би сурчгал юм болоо би сайхан амьдрнаа. Би тэгж чаднаа. Бууж байгаа байхгүй аваас ганцхан удаа наа ойлгооч гэдэг. Мэдгүй чи өөрөө мэдчих жоохгүй. Бараг тэр өөрөө мэддэг үгний оронд наваа зангидсан бол бити солиороо чи юу яриад байгаа юм бэ гэсэн бол надад илүү амархан тусч байгаа байхгүй. Эсвэргээрээ тэр хүн амар урам хуурсан харц хүний харц марц ингээл мэддэгдэн шүү дээ. Амар урам хуурсан байдалтай. Наад чи өөрөө мэд өөрийнхөө амьдралыг. Чи өөрийнхөө амьдралыг мэддэг болцсон юм байна. Огаад хэмнээ Чи мэддэг болсон юм. Тэгээд яг чи өөрийгөө наад яг бодлогоо ганц шалтгаан гэх юм бол манай эхнэр идэх байхгүй. Би бүх хүн ингээд наа нүд үзүрлж яхад
ганцхан тэр хүн л харин чийлж чадна гэл ингээд хэлдэг байсан. Гоё юм тий. Тэр хэвчээ ингээд нийтийн байрнаас ахуулаад ингээд хажуу өрөөнд түрээстэл тэгэл хоёр өрөөнд байранд ороод гэдэг ч юм ингээд хүний амьдрал явж байгаа шүү дээ. Тэгэл тэр дунд ч бит хоёр ч бүр ингээд угаасаа арилжааны мөнгөийг олохын тулд ямар нэгэн байдлаар ажил хийх хэрэгтэй. Манай хүн тухайн үед оюутан байсан. Учираас бит хоёр угаасаа юм цагийн ажил энэ тент ингээд олдож байгаа ажлууд нь хийдэг. Нийтэл бит хоёр бүр дуудлагаар хүртэл очиж айл цэвэрлэн хоёулаа зүгтаа мөхтэй ингээл. Вау. Бүр яг жинхнээсээ яг тим одоо төвшнгөөс эхэлж ирсэн хоёр ихгүй. Тэгээд тэр одоо тэр үүдийн тэр хэцүү юмнуудыг наа улам урцалж ирсэн хүмүүс би хизээч ингэж амьдарч болохгүй юм байна. Ингэж болохгүй юм байна гэл. Тэгэл одоо надад нэг тэр айл цэвэрлж яхад нэг хүний харц хэлсэн үг хоёр хийж мартагддаг байхгүй. Би бүр тэр гарч уйлаад бүр ингээд шар хөдөлж ирсэн байхгүй дотроо. Тохойд бүх мөхч байлуу тэр айл нэг тийм нэг юм эрэгтэй хүн хог хайж болдгоо гэдэг нэг юм диктатуртай айл байсан угаасаа харахад. Тэгэхэд зүгээр их нэртэйгээ ярьж байгааг нь л би зүгээр сонсчихгүй. Би ингээд шалын нугаагаал ингээд манай хүн тэнд галтгоогийн цэвэрлдэг. Би ингээд үлдсэн тоос мосын арчаал ингээд шалмалын нугаагаал гэл явж исэн чинь эрэгтэй хүн ийм арчааг үйж болд юм бах та. Тэ айлын шал угаа авч байгаа ингээл. Тэр мөр бол дарк байхгүй юу? За тэр гайгүй заяа. За тэр бол танихгүй хүний үг тий. Окей за би тэгтээ дандаа юм байхгүй шүү дээ тий. Гайс уучлаарай тий. Ингээл дотроо бодол гарч байгаа шүү дээ. Тэгтээ надад тухайн үед би нөгөө жоох үгтэйсэн болохоор надад айгүй хүм санагдчихсан. Тэгээд гарч ирэл уйлал шарандаа би дандаа юм байхгүй тэгэл өөртөө хэлэл тэгэл гарч байгаа. За тэр гайгүй заяа. Тэгэл одоо ингээд юу гэдэг цагаан сар магаан сараар одоо ингээл хөш настай айлында ингээл хамаатан садгууд бөөнөрөө цуглардаг шүү. Яа тэр бас амар хэцүү болж. За юу хийж юм? Та нар бүгд тэрийг авдаг мэддэг үү? 2 3 жил хувцас хайж өмсөж чаддаггүй хоёр хүн эхнэр нөхрөөр явж идэг. Тэгэл аав ээж хоёроос мөнгө гуйдаг. Чангалда. Тэгээд тэр хамаатан садны харц марц бол ёо үнэхээр амар штэ. Өөг мөрөдөө толомчин гэж байгаа юм шиг л харддаг нэр гэсэн. Тэгээ хамгийн муухай нь юу гэхээр за яг би бол тэр мэдрэмж ингээд яаж хийж байгаа даваа гарчна. Тэгэхээр ингээд миний хамаатан сад уучраас би зөвлөлөд бодож штэ дотроо. Ихч маань бас юм уу шүү, ах маань бас юм уу шүү гэдээ дотроо зөвлөд бодож тий. Гэтэл эрэгтэй хүн тийм бахаар хажууд нь байгаа хүн дагаад ингээд яг ингээд билээ. Ихнэр тий ихнэр дагаал лиг харах өөс тэгчээ яах вэ хүү гэл ингээд бүр одоо нүдэн дараад байдаг байхгүй. Тэгэл тэр мэр үе бол бас чангалдаа тэгээд би бас яг тэр тухайн үед нэг л яг шантарч исэн л үе байхгүй. Тэгэл би сургуулаа төгсчихгүй явтаа л ихтэй ч ямар тийм юм бэ бодчихлоо юм л та. Тэгэл яагаад ч мэдэхгүй надад таарсан юм уу сайхан хүмүүс ч таарсан. Тэгээд ямар ч лсэн нэг үтсэн ашигтай арилж ач болцсон байсан. Тэгээд хамгийн гоё мэдрэмж одоо би арилжаа ч хүндээ гэдэг одоо мэдрэмжийг хамгийн анх хизээ авч ирсэн бэхээр цагаан сараар авч ирсэн. Буцаагаад нөгөө хүмүүс тэр юу авах гэдэг шүү дээ. Өнгөрсөн жил айгуугаа ашигтай ажиллаад би одоо ингээ өөр ингэсэн арга барилыг ингээ одоо тийг гаргаж ирээд ингээ тэрнийх очиг олоод ингээ яг үр шимийг хүртээд хамгийн анхныхаа хамгийн том ашиг хийж байгаа байхгүй. Тэгээд тэрнийхээ дараа мөрөдлийнхаа машиныг авч байгаа. Тэгээд тухайн үед яг миний машин амар сонин солонгосоос ингээд дуудлага худалдаа ингээд бла бла гэдэг уул нь ингээд сараас 2 сарын хугацаанд ирдэг юм байна л да. Гэтэ миний машин аач нэг 14 оны дотор үрдсэн байхгүй. Вау. Яг харуул гэж байгаа. Нөгөө наадуул та харуул. Яаж юм тэгээд үрдсэн. Тэгээд би машинаа унаал очиод ихнэрээ авсан ч маа ихнэр уйлал. Тэгэл цагаан сараар хамаатан дээр яваад ичдэг байхгүй. За одоо би чадсан шүү багс. Яасан бэ? Над руу ахиа харахгүй мó. Одоо бодож байгаа шүү дээ. Гэтэ яг би тэрний нэг тийм шаарлаж хүлээж аваагүй л дээ. Гэтэ зөвхөн чи өөрийнхөө хувьд тэр хүмүүсийн хаарс намайг амар хурцлсан. Гэтэ би баярлаа гэдгээ дотроо хэлж байгаа юм л та баярлаа гэснээр намайг тийм зав харцаар харсан тэгээд. Үгүй ингээл өө миний дүүгээл ингээл хэлсэн бол бас ямар ч байгаа юм бэлээ те ингээл улам ингээл удлан модон мэдгүй хогчийн дүртэйч байх ингээл ер нь ингээм ер нь болиё гэдэг ч юм уу. Яг тэр юм хүмүүсийн юм чи өөр ингээд би заавал гэдэг юм шүд зуух юм шалтгаан бол. Тэгээ нэг юм
манай аав хамгийн баг дүү айгүй тийм хатуудтай амар хөдөлмөрч ах байдаг байхгүй. Хэр оргийн хүн тах юм да мундаг нэг хэлдэг. Сайхан үг хэлдэг. Ер нь нэг тийм амар хатуу. Можик гэдэг ааш тэ тийм хүмүүс. Тэгээ өөрөө ч гэсэн ер нь хийсэн бүтээсэн юмтай үнд одоо юу гэдэг ярих юмтай тийм хүн байхгүй. Тэгээ анх тэр хүнээс л одоо захын дөө ямар мундаг юм бэ гэж сонсгол надаа за би чадчих байгаа юм биш үү? Баярлалаа гэл. Энэ ах чинь бас ийм үг хэлж чаддаг хүн байсан юм биш үү? Тэгээд тэр хүн чинь нөгөө баян хэлдэг болохоор тэр ганцхан үг нь амар үнэтэй. Тийм. Тэгэл хүүх гэл. Тэгэл яг би арилжаач хүн юм байна. Би арилжаач хүн болчихжээ гэж анх тэгж мэдэрчээсэн гэх юм бол одоо тэгж л одоо мэдэрчээсэн. Сая одоо хизээний цагаан сар гэсэн үг. Энэ жилийн цагаан сар. Өнгөрсөн жилийн цагаан сар. Энэ жилийн цагаан сар болоог байна да. За тийм Яг энэ оны гэх юм. Могол жил гарах Тийм гэх юм уу тийм. Харин тэгэхээр бас Нэг тийм байна. энэ одоо юунд хүрэхэд бас амар их тийм хөдөлмөр те цаг баг. Тийм ер нь Тиймээс ууд амархан ингээл гинт нэг ингэснээ баян болчихно гэж байна. тэгвэл одоо бүгд л орж ирээ баяжин үстэй. Гурлаа баяжил та тэгж ороод. Хүмүүсийн эрдгээр бол тийм. Яг уусаа мөнгө гэдэг зүйл ч уусаа айгүй хүнд сэтгэлтэй. Ер нь тэгэл хинч мөнгөө алдахыг хүсэхгүй шүү дээ. Мөнгөний цаан ч ингээд зөндөө олон хүмүүсийн ингээл те ингээл итгэл юу ч гэдэм бүх юм ингээд мөнгө хэцүү. Тэгээ би ч бас яг юу байсан юм аа. Яг их сургуультай би ч урд суржгаад тэгээд яг корона гараад шууд Монголдо төгжигдэж үлдээд тэгээ би ер нь сургуулаа нэг таахгүй тэгээд орхиод бас хайсан л та. Тэгээ бас яг тийм бас юу яадаг юм бэлээ. Ер нь харамсах тийм яг амар юм харамсал бас амар их төрд юм бэлээ. Гэхдээ бас яг нөгөө эсрэгээрээ бас нөгөө нэг өөр гарцгүй хүн чинь ингээд Тийм. бас арай өөр хөдлөх ч юм уу тийм Комеди хийдэг ч юм уу тийм. Одоо ингээд тэгээ заахаа зөвхөн комеди яах чааш ер нь бол арай тийм сэтгэл зүйд ер нь бол тийм нөлөөтэй байдаг юм байл л дээ янз бүрээр. Тэгээ ер нь ингээд за нарийн мэрэгчлүүд бол за ийм ч юм уу бас амар гоё явах. Тэнгүүт одоо ингээд зүгээр ийм орлуулж болохоор ийм мэрэгчлүүд байгаа шүү дээ одоо. Орчуулагч гэдэг юм уу одоо ийм тийм байгаа шүү байдаг. Тийм тиймэрхүү мэрэгчлэр гэхдээ яг та ингээд сурж байгаа бол ингээд уусаа зөв. Үгүй сурах нь угаасаа зөв. Тийм. Тэнгүүт яг өөрөө тэр мэрэгчлэрээ цаашдаа яг ажиллах яг дуртай юм уу? Яг чи ажиллах юм уу? Ажиллахгүй бол амар хэцүү зүгээр нэг юм авч тавьснаа. За одоо юу хийх вэ гэхэрч амар утгагүй шүү дээ. Бүгд ингээд сураад төгснөө тэргээр хідэж ажиллахгүй гэдэг хүмүүс. Зүгээр нэг юм авчигээд тэрний оронд тэр одоо хугацаагаа яг нэг юм эхлүүлээд те ийм тэр 3 жилдээ яг нэг юм дуртай юмаа хийгээд ийм 3 жил болцсон хүн дөнгөж төгснөө за одоо юу хийх үү гэдэг юм чинь дээр дор шатаад байгаа байхгүй. Гэтэ яг би бол тэгж болсон шүү дээ. Би чи юу байсан аахгүй бүр 15 их сургуульд орлоо. Вау. Би чи бүр ингээд Юу вэ? үсрээд тавьцаа. Татаад авсан. Тэгээд тэр чинь нөгөө нэг дөнгөж тийм нөгөө нэг хүүхд дээрээ ингээд шууд яач гарчаа. Нэг юм хараа сул талтай байд юм шиг санагдсан. Нөгөө хүмүүс чи gap year авдсан шүү дээ. Тэгээд gap year нь амар зөв санагдсан. Тэгээд нөгөө одоо хүмүүс ингээд мэрэгчлэрээ ажилдгүү гэж байгаа шүү дээ. Тэнгүүд зүгээр өөрийнхөө яг сонирхлыг сайн таньж мэдээгүй байсан ч юм уу те. Тэрнээс болоод тийм байсан гэж магадгүй. Тэгэхээр gap year аваад ахаад өөрийгөө сайн чагнаж агаад яг хүсдэг юмараа сурвал. Тэгээ одоо чинь арилжаа хий гэвэл санхүүгээр одоо юу гэдэг чинь те эдийн засаг арилжаа чинь болохын тулд за зайлшгүй чи энэ юм скилүүд ч юм уу ийм чадвартай байх хэрэгтэй гэдэг юм байгаа юу? Тий одоо эдийн засгаар сураад өгчүүл амар даваа талтай шүү дээ. Яг нэг амар даваа тал бол болохгүй хаа. За тэгэхээр л одоо хөрөнгө оруулалт моралт хийдгүүл юм бол. Арилжаа одоо CFT зах зээл яг ийм хөшүүрэгтэй арилжаа гэдэг зүйл бол заавал нэг тийм их сурвал төгсөд авах шаардлагагүй. Ахта угаасаа энэ төлөлийн одоо юу яг одоо угаасаа тийм сургууль байхгүй. Диплом гарч авах юм ч бол чи арилжаачаа ингээд маа гэдэг диплом. Өөр нөө хөрөнгө оруулалтын талаараа бол угаасаа байдаг. Ийм хөшүүрэгтэй арилжааны зах зээл дээр бол одоо үүсмэл арилжааны зах зээл дээр бол тийм байх боломжгүй. Би хамтдаа бас тэгж байлаа одоо хандлах боломжгүй гэх юм уу? Яг тэр хүний эмошнл чинь савлгатай. Бараг хөрөнгө оруулалт сурснаас илүү сэтгэл зүгээрээ сурвал бараг илүү ойртох юм шиг тий. Одоо гэхдээ юу яадаг вэ тий? Мэдээ харж агаад жишээ нь арилжаанд ордог төрлөх бид бол байдаг. зөндөө байгаа. Янз бүрийн арга барил байгаа. За юу байл та? Одоо
саяны жишээ сэдвээр яхад хэрвээ ингэж бодож байгаа хүн байвал чи тэр хүмүүст өгөх зөвлөгөө байна уу? За энэ нь одоо би л одоо юу гэдэг чи ийм ч болох хүн биш юм байна. Би бол цагдаа болох хүн биш юм. Би н арилжаач л болъё доо. Ажил хийж байгаа хүн энэ арилжаа ер нь бол болохоор юм байна шүү гингүүтээ ажлаасаа гараа би ер нь full time арилжаач болд юм уу гэж бодож байгаа хүн байвал чи юу гэж хэлнэ вэ? Эхлээд Сургууль бол биш юм байна. Ажил өөрөөсөө яг яагаад арилжаа хийхээр болсон бэ? Яагаад энэ шийдвэрийг гаргахаар болсон бэ гэдгийг амар сайн өөрийгөө сонсох хэрэгтэй гэх юм уу? Тэгэхээр надад л тийг санагдчихээн. Чи үнэхээр одоо юу гэдэг үнэхээр арилжаач юм болмоор. Эсвэл зүгээр хин нэг одоо өөртөө байгаа өрийг дарах гэдэг юм уу? Эсвэл зүгээр хүн Яг юуны төлөө хийх гээд байгаа. хүн флекстэй ч гоё харагдах гэдэг юм уу? Дутуугийн мэдрэмжийг нөхөх гээд байгаа юм уу? Эсвэл чин сэтгэлээсээ чи тэр чартны ард байгаа зүйлийг хүчин олох гээд байгаа юм гэдгийг л өөрөөсөө эхлээд асуух юм. Илүү зүг баха. Тэгээд би арилжаач байна. арилжаа сонирхож байгаа хүмүүсийн за миний л бодлоор 60-аас 70% нь нэг үл өрөө дарах гэж хийж байгаа. Нэг үл зүгээр л дутуугийн мэдрэмжийг нөхөх гэж хийж байгаа л хүмүүс байгаа. Тийм учраас л Яг намайг алдаад. Тийм учраас энэ алдаад байгаа гэж би хувьдаа бодож байна тийм. Тэгээ одоо хүмүүс би өстой арилжаач болмоор энэ трейдер болмоор энэ гээл айгүйх ярьж байгаа шүү дээ ер нь. Тэгэнгүүт яг тэр нь яг юу хийдэг хүн юм бэ гэдгийг мэдэхгүй хүмүүс бас амар их байгаа. Яг арилжаа хийн хэр яг юу хийх юм те. Тий. Чи нэг асуусан шүү дээ. Нэг хоёулын дээр нэг хальт ярилцаж. Яг юу хийх. Мань нөө мэддгүү. Яг юу хийх юм те. Одоо арилжаач хүн трейдер хүн гэхлээр яг юу хийх юм те. Тэнгүү яг юу хийдэг хүнийг арилжаач трейдер хүн гэдэг. Яг мэдхгүй угаасаа Одоо нөгөө нэг маст бол ингэж байгаа байхгүй. Би том болоо мундаг хүн болно гэдэг хүмүүс айгүй ярьдаг ш. Тэнгүүд мундаг хүн гэж ямар хүн гэдгийг мэдэхгүй байгаадаас адилхан баг. Би трейдер болно гэхээр. Трейдер гэж юу юм? Яг тэрний яг тэр би эхлээд тэрийг нь тайлбарлчаа өөрийнхөө бодлоор тайлбарлчаа дараа нь арилжааж уулгаад байгаа. мундаг нь бол би мэдчихэж байгаа. Хүмүүс ингээд мундаг байх хэрэгтэй гिचээд оронд нь яг хэр их юм туулж одоо хэр их юм золионд гаргаж чи тэр мундаг гэдэг юмд хүрэх вэ гэдгийг хинч хизээч бид нар тайлбарлаж өгч байгаагүй юм лээ. Харьцангуй ойлголт байгаа. Чи сайхан амьдрал ч гэсэн ялгаа байхгүй. Тэгэхээр ер нь хүмүүс ингээд мундаг байхыг шаарддаг хэрнээ хүнээс одоо зөв хүн байхыг шаарддаг хэрнээ тэр зөв хүн болохын тулд чинь ямар их зовлон бэрхшээл ямар их алдааг туулж иж тэр зөв хүн байх вэ эсвэл мундаг хүн болох уу гэдгийг хизээч хинч бидэрт одоо хэлж байгаагүй юм шиг байна. Үнэхээр тий одоо тэгж хэлж исэн аав ээж дүүм байвал баяр үргээ гоё аав ээжтэй байна. Тэгэхээр тийм одоо яг нийгмийн талаасаа яг тийм. Тэгэхээр эхлээд яхаад тодорхойлох гэдэг нь тий. Тэгээд дараа нь мундаг байхын тулд би ямар золиос гарах гэдэг байгаа ингээд тэгээд өөрөөсөө асуух нь тий арилжаа хийж байгаа нь миний одоо арилжаа гэдэг зүйл бол зөвхөн л инженеэр ярив. Авч зарж байгаа ханшны зүүн дээрээс мөнгө олж байгаа юм шиг. Одоо нөө юу яд ч тээ бид хэд гадаад дотоод руу явхад нэг банкн дээр мөнгө сэлдэж штэ тий. Тэгэхээр нэг хүн тэд зарах хүн тэд гээд нэг хоёр өөр идэг тий. Нөгөө нэг тэр хоёрын хоорондын ингээд ингэж байгаа юм дээрээс л одоо ханшийн савлгаан тий нөгөө нэг доллар аван зарна гэдэг хүмүүс ч бас арилжаачтай байгаа байхгүй тий. Гэтэ хөшөөрөггүй арилжаач тийм үү? Тийм үү? Тэр чи брокер юм шиг. яг зөв нэг basic төвшин одоо хүн болгоны ойлгох төвшөнд л тайлбарлаж байгаа шүү. Тэрнээс болоод ингээд гүнзгийрхэн болол бавараг подкаст амар утгагүй болчихно. Тэгэхээр яг зүгээр хэдүүлээ 8 шарга дээр байдаг хүмүүс шиг мэдэн штэ тий. Тэд нар чинь бас яг интернетэд орчин хамаагүй яг цэвэр яг гадаа. Долларыг амар хямдхан багт бүгдийн бөөнөрөнд цоглуулаад хадгалчихж байгаа юм. Тэгж байгаа. Хадгалж байж байгаа доллар жоохон өсөд өөртөөх нь ашиг гараа заа нэг 20% ашиг хийчих юм байна да. Нийт мөнгнөөс гэж бодсон үедээ босод хүмүүс зарж байгаа юм. Төгрөгөөр сольж авч байгаа юм. Яг л энтэй адилхан процесс явагдав. Энэ бол хамгийн жижиг төвшөнд бол 8 шарга. Одоо миний хийж байгаа юм их юм бол олоос энэ одоо 8 шарга дээр байдаг хүмүүстэй яг адилхан хэрнээ leverage гэдэг юм орж ирж байгаа гэсэн. Брокер дэмжүүлж. Тэр 8,000 шарга. Би 100,000 доллартай гэж би 100,000 доллартай юм шиг арилж хийж чаддаг. Тийм одоо юу гэдэг нэг талаараа аюу гоё мөнгө зээлээд байгаа амар аюултай юм зүйл ахгүй юу ер нь бол. Газ мөнгө нь олгуулна эсвэл үнэхээр яваад үйл газ мөнгө нь өсдөг ч юм уу те. Тэгээд leverage гэдэг зүйлийг угаасаа зөв ашиглаж чадахгүй бол угаасаа
энэ дээр ашиг олно гэх ямар ч боломж байхгүй. Зүгээр хурдан мөнгө алдах юм шүү дээ. Тэгэл ер нь хүн болгоны бодол яг адилхан шүү дээ. Яг нэг л өдөр нэг оройн бай дараал өглөө сэрсэн чинь саятан болцсон гэдэг төсөөл ийм хэмэл төсөөл. Тийм байх боломжтой юу? Мэдээж байгаа. Гэхдээ бараг Мянгад нэг үгүй ер нь мянгад нэг тийм боломж байгаа юу? Яг үнэхээр за би ингээд байж гиснаа. Яг ингээл нэг одоо ямар нэг юм хийчлээ за ингээл ингэснэ. Миний данс гинт амар их мөнгөтэй болцсон байх. Тийм боломж байгаа юу? Одоо 1000-ны 1 ч юм уу. мянгад бол байхгүй. Хэдэд байгаа юу? Хэдэн 100 саяд л нэг байгаа. Нэг. Гэтэ бол байгаа. Боломж бол гарахын хувьд бол гарна те. Нэг бол Гин зүгээр ингэчээл ингээл боссон. Тийм байхгүй. Битэнд бол байгаа. Одоо тийм. Угаасаа аюултай л да. Мөнгөтэй бол. Ер нь алей юм ч угаасаа яг мэдчихийж те бүх юмыг ингээд судалж мэдэж ингэжиж яахгүй бол бүх юм л ер нь бол аюултай шүү дээ. Бет ч ялгаагүй, трейд ч ялгаагүй. Чань эмч ч гэсэн тий. Тийм. Хоёрын хооронд сурч байгаа хүн алт. Тийм гинт нэг юм диплом авснаа. Өө би чи одоо эмчтэй гээл тэрнтэй ер нь бол бүх юмыг л яг ном журмынхын дагуу ингэж хүмүүсээс аавар зөвлөгөө авч ингэж ийж явах. Тэгэхгүй бол ил гинт л төлж байгаа. би нэг заяа надаас тэгж асууж ирсэн байхгүй юу? Одоо мань ингээ за ингээ хоёул ингээ арилжлаа гэж бодъё хоёр талд. Тэгээ мань одоо энд ингээ мөнгө олж яхад чи тэнд мөнгө алдаж байгаа гэсэн үг үү гэд надад асууж ирсэн байхгүй юу? Тий. Эсвэл яг яаж байгаа гэсэн үг гэдэг тэрийг нь би тайлбарлаж чадахгүй гэсэн байхгүй юу? Тэр муу юм уу? Одоо би хэрвээ мөнгө олж ивэл тэнд бата болдоо би алдсан мөнгө би олж байгаа гэсэн үг юм уу? За ер нь мараа тэгэл ойлгочих. Ийм байхгүй. Одоо 8 шарын хүмүүс бол үйлчлэгч нараа хайж байгаа тийм доллар авах уу, евро авах уу гэл тийм. Хохирогч нар гэсэн. Юу ч юм бэ? Хохирогч. Зүгээр ер нь тийм үйлчлэгч. Жаа мэдээлэл хүмүүс хайж байгаа. За. Үгүй мэдээлэлгүй ерөөс хамаахгүй. Зүгээр тийш хоёр хэрэгцээ л байгаа байхгүй. Нэг доллар авмаар байгаа, нөгөөх нь доллар зармаар байгаа хоёр хэрэгцээ байгаа. Гэтэ 8 шаруудаар зогсож байгаа хүмүүс нөө голд нь ямар нэг юм цуглуулга бөөгнүүлэх зарчим байхгүй учраас ингээд хайж явж байгаа шүү дээ. Гэтэл одоо яг орчин үеийн зах зээл дээр одоо яг миний хийгээд байгаа зүйл дээр юу гэхээр брокерууд, энд тентгийн биржүүд тэр олон захиалгануудыг чи хэдэн мянга хэдэн сая хүмүүс энэ тэр захиалгануудыг бүгднийг бөөгнүүлээд buy sell гэж ингэж бөөгнүүлж хагаад одоо голд нь юу гэдэг вэ? Голд нь тэр одоо liquidity одоо юм урсгалыг хангадаг байхгүй одоо юу гэдэг. Би жишээ нь одоо та нар хэрвээ coin moin авч ирсэн бол энэ одоо юу гэдэг Монголд нэг сая хэсэг баахан coin байлаа шүү дээ тий. Хамгийн тэр дээдлийнх нь үн дээр хүн зарыг ихээр зарагдчих болохгүйсэн шүү дээ тий. Тэнцэнээс чи худалдаж авах хүн байхгүй учраас тэр захиалгач биелэхгүй байхгүй. Тэрнтэй адилхан тэр захиалгануудыг хангахын тулд дэлхийд даяар ингээд амар олон бирж брокеринг компаниуд ажиллаж байгаа. Тэгэл бид нар одоо юу гэдэг тэр олон компаниуд одоо байгаа учраас хүссэн хэмжээгээр авч болно, зарчж болно. Хэзээ ч хамаагүй гэдэг ийм одоо юу гэдэг баг ийм боломжгүй шахуу байсан юм ингээд боломжтой болчихж байгаа. Эсвэргээрээ амар том даваа тал болчихж байгаа. Тэр яг хуу мэдээж энийг боломж гэж харуул бүхэл юм боломжтой тий. Гэтэ буруугаар ашиглах юм бол маш аюултай зүйл гэсэн. Тийм юм биш үү. Тэгэхээр би олж байгаа бол нөгөө талд алдаж байгаа, би алдаж байгаа нөгөө талд олж байгаа гэсэн үг юм байна л та. Тий, за яг ер нь тэгэл хэлчих юм. Тэгээ хөвчлээ ямар юун дээр яадаг нөгөө ер нь бол голд дээр л арилждаг шүү дээ, тий. Тийм би хөвчлээ алтан дээр. Зөвхөн доллар 2-ыг харилцаа. Тэгэхээр энэ яг юу яавал зөндөө олон юм байгаа ч тий одоо. Мэдээж тийм амар сахарыг хүртэл авч зарж байна. Кофег хүртэл заавал гэж байна. Угаасаа л трейд гэдэг үг чинь тэгэл угаасаа трейд тий. Одоо яг дахиад жоохон ахисан юм гэх юм бол одоо ингэж сая заяг хэлж байгаа шиг зөндөө л юм юунууд байна шүү дээ. Одоо арилжих боломжтой юмнууд тэн дундаас яагаад ганцхан нэг нь одоо би өөр хүмүүсийг ингээ харахаар ингээл амар олон юм дээр арилж ихэнх л айгүй юм олон юм юу нэг пэр гэж хэлдэг юмнууд дээр арилжаад байгаа шүү дээ. За доллар паунд юу гэдэг чи яасан тий ингээл хүмүүс ингэдэг. Тэгтэл чи яагаад ганцхан юм одоо юун дээр арилжаад байгаа гэх юм. Яг олон хүчин зүйл байгаа л да. Гэтэ хамгийн том хүчин зүйл нь арай доктортой гэдгээсээ юу. Гэхдээ би үнэхээр чаддаг байсан. Юг алтан дээр одоо арилжаа хийж үнэхээр чаддаг байсан. За. Би яаж хийж мөнгө алдчихдаг байсан.
Тэгээ би энэний хүчийг заавал олно л гэж боддог шээ. Тэгэл одоо ингээд яг олцсон тэгээ тэргүүрээ Нөгөө л нэг шар яваад байгаа юм биш үү? Нэг Яс их шартай чи. харилт оцч аюу шартай юм байна дээ. Би сайн мэдлээ. Шарлах алтан хүртэл шарлах. нэ хайжууд. Тэгээд дахиад юугаа эвдсэн үү? All time high юу? Дахиад доолтаа. Тэгэл яваад. Тэгэхээр ч одоо доллар унж байгаа гэсэн үг үү? Гэхдээ яг бас яг тэгж ойлгож болохгүй. Босоо. Тийм. Яг зөв эдийн засгийн хуулиараа бол харилцаа уруу хамааралтай байдаг. Одоо нэг нь өсч чад нөгөөдг нь унжих хэвээр. Гэхдээ одоо юу гэдэг энд нөгөө нэг юм улс төрийн янз янзын шийдвэр ер нь алтч юм аюулгүй хөрөнгө оруулалт гэдэг одоо ангилалд ордог байхгүй юу? Юу гэхээр хийхгүй юу? ч юм уу эсвэл эдийн засгийн хямрал болохоор хүмүүс мөнгөө Алт болгоод. алт болгоод. Аа. Хямрал тус маш ихтэй гэсэн үг. Тийм. Тэгээд доллар ашиглаж байгаа хүмүүс хитрхи одоо мэдээж доллар ч айгүй одоо том валют шүү дээ. Тэр валютыг хитрхи хүн ашиглаж байгаа учраас тэрэнд алтан шууд нөлөөлөлт уруу хамааралт үүсгэдэг гэсэн. Нэгээс өндөө том мөнгөтэй нөхдүүд их хвчлэн доллартай байдаг л гэж баг ойлгох гээд байна те. Тэнгууд нэг нь унжаах нөгөөдгөө заавалч өсдөг. Гэхдээ зах зээлийн тодорхой одоо юу гэдэг одоо жишээ нь энэ саяны 2 жил ингээл дайн мэн боллоо шүү дээ те. Одоо тэгээд дайн одоо орж байгаа улсууд тэрийг бас тэр хоёрын дайныг ашиглаж байгаа улсууд ч гэдэг юм уу. Тиймэрхүү хүмүүс алт руу хвчлэн хөрөнгө оруулалт хийгээд байгаа учраас за доллар нь байрандаа байлаа гэхэд алт нь ингээд сугсдаг шүү дээ. Нөгөө тохиолдлууд бол байгаа. Гэхдээ яг нь ер нь эдийн засгийн үзүүлэлтээр бол уруу хамааралтай. Нэг нь өсөж явах нөгөө хүмүүжээд. Тийм. Алт яагаад тийм амар үнцэнтэй байдгийг гэсэн чинь нөгөө юу юм шиг л ч тийм. Яг дэлхий дээр нөгөө нэг яг одоо үүсгэхдээ нөгөө нэг химийн юу гарч нөө яад ч тийм нэг амар халуун молоо юмд ч нөгөө хүнд металлууд ингээд үүсээд яад ч тэнгууд ингээд хоёр гариг ингээд мөргөлдөж зөргөлдөөд тэгээд нөгөө химийн урлууд болонгоо тэнчнээс нөгөө нэг алт малт үүснэ. Тэнгууд яг дэлхий дээр алт ингээд үйлдвэрлэгдэхгүй ер нь бол сансаас ирсэн одоо солир молч ч юм уу те нөгөө нэг сартай анх мөргөлдөхтэй үүссэн ч юм уу тэр үедээ үүссэн болохоор бас тийм амар гоё металл. Би бас нэг юм дээрээс сонсч ирсэн аахгүй. Одоо ингэ хүн төрлөختөө алт олборлж болдог үеэс ахуулаад одоо хүртэл ингээд алт олборлогдсоор л байгаа шүү дээ. Олборлогдоод тэгээ одоо бол ингээд эн чинь ирээдүйд энэ их олборлогдож байгаа алтнууд чинь ингээд нөөцтэй юм чинь ингээд дуусна шүү дээ. Дуусна. Одоо л ингээд олборлогдож байгаа мөртлөө алтны үн нэмэгдээл байгаа. А энэ дуусах үед бүр илүү ингэж одоо нөгөө дахиж нөгөө олдохгүй юм чинь тэр нөгөө байгаа хэдэн нөөцөндөө ингэж алтны үн бүр л одоо ингэж өснө гэсэн нэг тийм юу би сонсч л байсан. Тэрийг бас юу гэж бодож байна? Яаж хоёр талтай байхаа. Би мэдэхгүй байна. Дууссан чинь тоохоо. Наач дууссан. Зайлна. Энэ доллар дуусахгүй чи. Яг одоо яг бидний амьдарч байгаа нэр үед алт амар үнцэнтэй тий. Тэгээ магадгүй 100 жилийн дараа 50 жилийн дараа юу ил үнцэнтэй болохыг Одоо нөгөө нэг газрын хавар гэдэг юм байгаа бас тий. бид нар мэдэхгүй байхгүй юу? Тий. Тэрийг тэгвэл яг үнэхээр Тийм бас зах зээл тэр нь ороод дотор нь чанагдаад тэнхимд бизнес хийгээ явж ивэл бас нэг тодорхой хаана авах боо авч болох. Би бол чадахгүй байна гэдэг чинь. Нэг бол амар буудаж магадгүй, нэг бол тийм бүх юм гоё ирж таамаг тий. Гэтэ мэдээж бас тэг болно гэж бол байхгүй л байх л та. Би хідүүлэг амьд байх. Яаж үед бол алт бол байсаар л байх. Буудагч байх. Хаа. Хідүүлээ тэгээд угаасаа хідүүлгийн нас үрхгүй байх уу алт дуустал. Тийм бахлах. Тийм. Харин хідүүлээл дуусах байх гэж. Алтнаас өмнө хідүүлээл дууссан бай. За мэд нэг юм асуулт байна. Асуух уу? Хүмүүс ер нь хөвчлэн нийгэмд одоо форекс хийдэг хүмүүсийг бодохоор яг форекс арилжаач ингэнгүүт амар баян амар л их мөнгөтэй ингээл флексцэн тий эйгүү тим харагдаад нь шүү дээ. Тэгээ одоо жоохон хүүхдүүд хүртэл одоо тий ингээ өмнө нөгөө нэг репрочиг бим бенз гэдэг ингэж юм флексдэг байсан бол одоо бол баг би арилжаа хийдэг тий гэхэд л баг хаттай амар баян ингэж багтаагаад баг тий флексдэг тийм үг болцсон байгаа даа. Тэгэхээр тэрний хард гэхдээ амар олон юм нуугдж байгаа гэдгийг одоо хэдүүлэн бодж мэдчихэж байгаа шүү дээ. Ер нь ингээл тий ашиггүй эсвэл худлаа ингээ флексж байгаа ч хүмүүс байна гэдэг ч юм уу. Тий одоо олон жилийн өмнө тий нэг
гай гарч ирээд монголчууд Нийгэр тоогоор төгснө үү гэж. тэр аяар нь хамаг мөнгөний аваад гадагшаа явчлаа тий. Тэгээд доор нь хүмүүс мөнгө авъя гэхлээр би Герман улсын иргэ чи наагаа хизээж олж чадахгүй чиний виз гарахгүй гэж сууж ах чинь тэр бол амар муухай авах тий. Тэр хүмүүс тэр хүн итгээд тий одоо ямар ч мөнгө чи амар хэцүү шүү дээ одоо имлэгээний зардалч байд юм уу одоо хин нэгнээс зээсэн Юу ч болсон юм бэ? тий одоо хашаа байшингаа ч юм уу нэг юм тавиад өгцөн ч юм хин ч мэдэхгүй байхгүй. Тэгээд тэнгуү тэрийг ингэж авчаад гимшихгүй чиний виз гарахгүй чи намайг яаж алах юм гэж сууж байгаах бол тэр бол бүр амар дарк айгу муухай зэцүүгэл санагд. Ер нь флекст гэж юу гэж боддог вэ? Ер нь флекстх нь чи бол гэхдээ нэг флекстгүй бай гэдэг өөрөө зарчимтай хүн шүү дээ. Уу яг ингээд өөрөө за бүтээсэн байлаа заяа. За одоо хин нэгний одоо мөнгийг аваагүй заяа. Одоо хин нэг нь худлаа яриаг хулгай хийгээгүй юм байгаад яг өөрөө тэр амжилтанд хүрсэн бол тэр чин тэр хүний ирэх байхгүй. Флекстгүй байх уу. Өмнө нь хүмүүсээс худлаа ярьж хүмүүсийн мөнгийг авчаад тэг яг тэр мөнгөө алдсан гэж яриад байгаа. Алдсан тэнгууд одоо би өөрөө дахиад буцаад ийм амжилттай болчлоо гэд флекстэй байх чинь амар утгагүй байхгүй. Чи өмнө нь хүмүүсийн имийг ингэж авч сүрүүлчихэд одоо чи яг яагаад флекстэй байгаа тий. Яг наач амар том сэдвүүлээ л да. Яг зүгээр би юу яа гэж бодож байна. Яг зүгээр хэнийг ч муулахгүй хэнээс сайлахгүй. Зүгээр л яг өөрөө үзэл илэрхийлэх гэж. За яхаа Никогийн хувьд бол нэрийг хэлжтэй те. Гэхдээ яг зүгээр хэлэхгүй байсан ч хүмүүс мэдчихэж байгаа. Би хажууд нь байгаагүй үнэхээр яг тэр хүний хажууд өдөр шөнөгүй хам байгаагүй учраас би тэр хүнийг үнэхээр тэнийг юм хийцэн эсвэл үнэхээр зүг юм хийцэн ч юм уу гэж хэлж чадахгүй мэдхгүй. Тэр хүн бас юу гэж бодож байгаа ч бас мэдэрдэггүй. Гэхдээ яг флекс гэдэг ийм том шийдвийн үрээнд ярьж байгаа болохоор би яг зүгээр тэрний талаар үзэл бодлоо хэлье гэж бодож байна. Мэдхгүй би л флекстэй флексийг би ер нь яг би 1000 одоо ингэж дуурайд тэр зүйл алуулна гэж бол байхгүй. Зүгээр л бид хэдийн л үзэл бодлоо л ярьж байгаа шүү дээ. Тийм тэнгууд флексийг бол би амар хортой зүйл гэж боддог. Хүн болгоны байгалийн инстинкт өөрийгөө хэн нэгэнтэй ч юм эсвэл ямар нэг юмтай харьцуулдаг. Яг хөө флекс ч хүмүүс ингэж хэлдэг л дээ. Амархан л даа гэж хэлэх. Юу гэхээр би хэн нэгэнд урам зориг өгч штэ гэж хэлдэг байхгүй юу? Мэдхгүй би л чи флексдгээс өмнөдөл хэн нэгний флексийг хараад урам зориг авч ирсэн үү гэж асуувал тэр хүмүүс мэдхгүй бүгд хариулж чадахгүй хаа гэж бодож байна. Юу гэхээр хэн нэгэн тэнд итгэл үнэмшил бүх зүйлээ зориулаад сая би зүгээр л нэг наад захын энгийн золиосуудаа ярьлаа шүү дээ. Ямар муухай мэдрэмж мэдэрч ирсэн. Тийм нөхцөл байдалд хүний флексийг хараад инспирэшн урам зориг мэдхгүй би л аав гэж бодохгүй наа. Яг гэхдээ флекс амар тэнийг байхгүй юу. Тэгвэл за ингээд мөрөөрөө флекс жаа хүн байж олон заяа. Гэтэ тэр флексээр дамжуулаад хин нэгнээс мөнгө авах, хин нэгэнд юм зарах. Sale product ажиллуулад develop гэх тэр асуудалтай байж магадгүй л гэж би бодож байна. Тийм бах те. Тэгээд ер нь тэгээд флекстэй явж байгаа нөхдүүд мэдхгүй ихэнх нь одоо хаана байгаа гэх байхгүй л шүү дээ. Үнэхээр тийм флекс гэсэн бол та нар хүүхдлийн флекс байл та. Гэж бод ер нь. Яг өөрийн юм бол флекст ч болно шүү дээ. Өөрөө бүтээсэн бол тийм ээ. Тэгэхгүй өмнө нь хүмүүсийг луурцсан тэгэл айгүй луурцсан хүн би мөнгөтэй яг гэхдээ ер нь хин зөөр амжилтанд хүрээд бүр лаг илүү гоё болох тусмал тэр хүнийг чи айгүй олон дарж байгаа. Тэгээ тэрийг дагаа тэр хүн ч ихсэн хариуцлага ирж байгаа гэдэг хүн болохоор жоохон ухамсарлаасаа. Ялангуяа Монгол залуучууд за тэр гадны дотны тэр арилж ич мэлжиж яах вэ? Тэ? Жижигхэн тоон дотроо тий. За үнэхээр за чи тэр хүн бол ингээ флекстэй доох ингээл баахан доллар малар энэ юм гинжин ингэдэг мэгдэгээд тэгээ доор нь яг улаанцын нөө мөнгөл өөрдөөс хүмүүс нь бичээд байгаа байхгүй ингээ мөнгө авъя гээд а чи одоо л тийм баян байган бол ядаж наа тэгээ чам руу холбогдож байгаа хүмүүстэйгээ холбогдоод тэгээ мөнгөний өгчөөд баг тэргүүрээ флекс л тий. Оо би ингээд яг хав юм унж ийсэн одоо ингээ босцсон тэгээ бид нэр мөнгөний өгчлөө гэвэл өөр байхгүй юу. Гэхдээ мөнгө бол айгүй их сонь зүйлтэй. Юу гэхээр угаасаа мэдээж амар хүнсэнтэй зүйл тий. А бид гэхдээ мэдээж хайр мартай харьцуулаагүй шүү. А ер нь угаасаа л мөнгө бол айгүй хүнсэнтэй зүйл. Тэгэхээр тэрийг дагаад хүний итгэл, найдвар, хүсэл мөрөөдөл, шунал
бүх л одоо байж болох хүнд байж болох бүх юмний хамгийн одоо ийм ихний хамгийн ингээд ийм шахаад бүр ийм шүүсэн шахагдсан юмыг би мөнгө гэж ойлгодог байхгүй юу. Тэгэхээр тим юмыг одоо юу гэдэг тим амар зүйлийг хин нэг нь худлаа яриад хин нэг нь флекстэй хин нэгэнд ингээд гой харагдах гэж тэр зүйлийг ашиглаад эсвэл өөрт ашигтай байдлаар тэр зүйлийг ингэж ашиглаж байгаа юм бол билээ амар айдаг. Ер нь би зүгээр ийм карма гэдэг юмд амар итгэдэг байхгүй. Карма дуустай бодолтой тийм. Би тэр мэдгүй шүү дээ те. Тэр хүн хийж наслах юм. Үндэ тэрнээ л ер нь муухай л да. Ер нь амар муухай дарк ер нь чанга. За аюу дургу. Тэ Флекс ер нь аюу муухай зүйл гэж би боддог хувьдаа. Яг уу хүн ингээд хин нэгэнд гайхуулах гоё те. Маа гайхуулах гоё би чадчих юм бүтэж байгаа. Зүг гайхуулж байгаа хүмүүс чинь шал өөр байгаа шүү дээ те. Үнэхээр чадж байгаа бүтээж байгаа олж байгаа. Тэгтээ зүг гайхуулж байгаа хүн л мэдгүй билээ олж байгаа мөнгө төгрөгөө ярьж байгааг бол мэдгүй л. Мичээл те. Үнэхээр мөнгөтэй хүн би эднүрг олдсон штэ гэд ингээд өрөлзөөд байдг баха. Би л тэгж бодохгүй байна. Тэг үргэлцэх хэцүү байлгүй дээ. Тэгэхгүй л хүн баахан зээлэж мэлэж ороод. Гэтэ нөө хүмүүс байдаг штэ ингээд нөө нэг түүхээ ярьдаг штэ би өмнө нь ийм байж байгаад ингэсэн. Энэ бол миний тим байсны ингээд үр шимээ. Тэг ингээд би хангалттай ингэсэн болохоор би одоо ингэж амьдарч байгаа. Тийм болохоор ингээд хөдөлмөрлөөрөө гэж хэлвэл бас арай гайгүй байгаад байгаа. Яг ойлгохоо. Тэгэхгүй нөө хүмүүс ч гинт би ийм байс юм шиг ингээ флекстэй шууд ингээд байгаа штэ. Одоо чи ингэ над шиг бай гэдэнгүүт тэр чинь нөгөө нэг юу хийгээд яаж тийм болохыг хэлж өгөөгүй те. Эхлээд хөдөлмөрлөж чи ингэж аливаа юм ингэж хөдөлмөрлөж чи ийм болно гэж хэлэхгүйгээр шууд чи над шиг бол гээд тахаж амар баггүй байхгүй. Заавал хөдөлмөрлөж чи мөнгөтэй болно гэж л чи над шиг болохыг хүсвэл монthly $1,000 гэлтэй. Чат GPT юм ааш. Авах гэж чинь л аюултай л да. Энэ нь яа. Тэгээд юу юм бэ штэ одоо трейдерүүд ч юм бол заримдаа ингээд алдан заримдаа онно тий. Тэнгүүт яг юм хамгийн том павертай нэг брокерууд байд юм шүү те. Зүгээр яг ямар ч тийм алдагдлгсэн байхгүй ингээд орсон гарсан хүмүүсээс шимтгэл аваад тэгээд тэр юугаа төхөөрөмж ажиллаж байгаа үед дуус бизнес нэмчээ. Тий. Модель нэмчтэй. Нөө яг байгаа л дөө. Ер нь тэгэл сайн ямар брокероос шалтгаална мэдээж. Тэгэл юу гэдэг ухаалхны лойрын брокерууд ч байгаа. Үнэхээр яг ингээд бүх юм сайнтай муутай. Сайн гэн муун гэн. тэр брокерууд ч гэсэн. Ер нь одоо энэ Forex зах зээлд ер нь боломж байна уу? Одоо үгүй 3 хүний орон зай байна. Монголын трейдинг нэг юм слотонд яг юм 3 хүн ингээд орох зай байна. 3 орж болох нь гэж. Эдээшийг яаж үзээ. Тэгсэн чи жилийн дараа би ингээд сууссан энэ жилээр шал өөр юм ярьж байна. Мөнгөтэй хоолтол гэдэг юм шиг. Нэг гото найз мэд. миний сургалтыг авах шүү. Өөрөө германд гэсэн. Мэдгүй би л боломжгүй гэж хэлж чадахгүй байна. Боломжтой ч гэж бас хэлж чадна. Би өөртөө ямар ч байсан боломжоо болоод тарцсан ингэ явж байгаа. Атайх уу зүгээр л нэг юм л хэлмээр байгаа. Эхнээсээ эхлээд зүг эхлээд одоо үгүй өөрөөс асууна шүү дээ. Нөгөө нэг 3 асуултыг асуугаад за үнэхээр ингээд тэгч байгаа бол зүгөөс нь эхлүүл боломжгүй юм биш хаа. Бид нар одоо юу гэдэг энэ ийм зүйл ахгүй зүгээр хүн юмыг яаж харж байгаа өнцгөөс шалтгаална гэж тэгж боддог би. Одоо хэдүүлээ унш чаддгүй нэгдүгээр ангиэл нэг жоохон хүүхдүүд байж байгаа л зодуулж нүдүүлээл уйлж майлж байгаа л уншаа сурцсан байгаа шүү дээ. Бичээ сурцсан байна тий. Би яг энтэй адилхан зүйл гэж боддог. А зүгээр тэрийг зүгээр яг амжилтгүй болгоод байгаа хүн өөр байхгүй. Тэр юу гэхээр одоо юу гэдэг одоо ингээ гарч ирж байгаа арга барилууд ч биш хин нэгний буруу биш яг тэр яг хувь хүний асуудал гэдэг. Гэж яг мөнгөтэй авах уу мөнгөгүй авах уу гэдэг. Ялангуяа арилжаан дээр амар зэвүнэлтэй яг ингээ өөртөө ингээ алцуулдаг юм зүйл байхгүй. Тэгэхээр тэр ер нь уус аливаа амиг ер нь гой зүгээр баг бахаар үнцэнтэйгээр одоо юу гэдэг хүн нэг өдөржингөө суугаад эхний ээлжинд $100 ямар ч асуудалгүй олдог болвол тэр чинь амар том амжилт тахгүй. Гэтэл хүн юу ч боддог гэхээр
$100 олж байгаа юм чи. 10-ыг 100 олгочлоо, маргааш 100,000 олгоё гээл төлж ийж ш тэ. Тэгээд нөгөө нэг юм шунал мул гэж заваа юмуд орж ирж байгаа та. Гэтэл хамгийн одоо ер нь зөв зүйл гэдэг чинь нэг юм уналттай, босолттой, удаан хугацаа. Лифтэн суух биш тэ. Цикл шатаар тодорхой тийм тодорхой циклтэй байгаа шүү дээ. Үгүй ямар ч юм. Одоо жишээ хин нэг албан газарт одоо ажилд орлоо гэж бодоход шууд тэгэл лаг одоо юу гэдэг мэрэгчлэн болоод ундаг орвоо шүү гэж. Тийм болно гэж уус байхгүй. Яг тэрнтэй адилхан яг бидний энэ зүйлийг зөв хийж чадах юм бол хүн болгонд боломж байгаа л гэж би боддог. Тийшээ санал нийлэхгүй хүн байвал окей. Тэр бол таны бодол. Би бол зөвхөн өөрийнхөө бодлыг хэлж чинь тийм. Тэгээ заавал бас хүн болгон трейд хийх. Тий Бас чалбагууд Имж хэрэгтэй тий. Трейдер хүн байлаа гэж хэрэгтэй. өвдөж болно. Тэгээ тэр чин трейдер хүний имжлэх имж хэрэгтэй. Ер нь мэрэгжил болгоо сайн шүү. Тийм амар. Тэгээ би яг Монгол хүнийг ялангуяа юм арилжаачин болох потенциалтай гэж боддог. Зөв хөв хүний бодол тий. Яад гэхээр одоо бид нар ингээл өвдөж байгаа түүхийг ингээд сүхэнгуут бүх юмээ барыг анхдаг чинь шахуу байдаг аах. Одоо энэ соёл нийгмийн тий. Торны зам гээл хамгийн анхны цаас мөнгө гэл. Тий. Гэх мэтчлээ ингээд бид нар ингээд гүйлгээ харьцаа 8 татвар тэр татрын систем амар ш одоо ингээд судлаад үзэх юм бол тэр 13 дугаар зууны тэр Чингис хааны одоо тавьж исэн тэр татрын систем ч юм уу эсвэл одоо юу гэдэг тэр худалдаа 8-ны тэр торгоны зам гээл те. За тэгэл юм цаасан мөнгө тэгэл юм гэргээ гээл нэг юм гаргаад л ирсэн те. Алт те. Тий. Тэгэл тэр гэргээгээр ингээл юу яадаг тэгэл одоо юу гэдэг татварын систем ч гэдэг үед мэдхгүй зүгээр монголчууд ийм соёл иргэншлийн бүр юм юу тийм баригдмал биш нэг юм хүн амар сахилахгүй хэнийг сан ийм инновацлаг тий тэгэхээр би яг татварын системийг зохиож штэ тий. Тэгээ өвдөөгээ шуудан ийм гаргаж авсан тий харин тий. Тэгэл тэрнээс нь дамжаад одоо веб гэдэг зүйл үүссэн ч мэдэхгүй тий. Гэтэ ер нь зүгээр ингээд монгол хүний яг зүгээр тэр өнгөрсөн дүүгээ гоё ингээд бодоод үзэхээр яг монгол хүн гэдгээрээ бодоод үзэх юм бол надад бол монголчууд хамгийн тохиромжтой ард түмэл гэж би боддог зүгээр. Тэгж мөрөөддөг ч үж магадгүй зүгээр яг миний бодол. Потенциалтай яа тэгэхээр дөрвөн үйлрэл одоо чинь юм дөрвөн үйлрэлтэй хүүтэн сэрүүн ингээд амар эртний суур амьсгалтай гэж бид нар одоо физикл биеэрээ хүртэл дөрвөн хүн амар дасан зохицомтгой ингээд юм тархин хүртэл шал өөр мөр гэл ингээл те. Яг би зүгээр монгол хүн гээд өөрөө монгол болохоор тэгж байгаа юм биш л те зүгээр надад тэгж мэдрэгддэг зүгээр л юм. Харин тэгэхээр бид нар бас айгу авьяастай хүмүүс шүү. Хам хэрн ханиулж байна. Йоо Энэ форс идэхүнд ер нь 50 хэрн ханиулдаг тий. Болно шүү дээ. Тэгвэл зүгээр ер нь Асаагаалахад өөдөөс ярьдаг шүү дээ миний ханаа гэл. Зүгээр ингээд татахгүй ингээд хажуудаа хань болгоод байлгаа шүү. 2-3 аим олон хэмтэй. ер нь зүгээр хараадахад тэгээд идэв санагдадсан аахгүй. Тийм гэсэн тэгэл зөндөө олон юм яаж байгаа болохоор тэгэл тамхичин бас Яг заавал талаараа тайвширч юм уу. Ренттэй нэг хамаагүй л. Нэр бүхэл хүн таниад байгаа тий. Гэхдээ 50-наас гармаар байдаг би л аваа. Тийм үү ягаад Үнэхээр гармаар байдаг. юу яагаад гэж угаасаа тамхинаас гарах чинь зөв. үгүй яг зүгээр ер нь Сахилахгүй. зарим хүмүүс бол Амар их 50 нарт би одоо 10 гаруй жил татсан байгаа байхгүй юу залах хүн байж. Зүгээр одоо ингээд зүгээр өөрийгөө мэдрээд би одоо ингээд 5 жилийн өмнө бол 5 жилийн өөрийнхөө физиологийн одоо үүдээ хэрэгцээ одоо ингээд физик гэх юм одоо юу гэх юм физикал одоо би хаагаа мэдэрч ирснээсээ бүр Шал хэд дахин муугаар мэдрээд байгаа байхгүй. айгу хүн нөлөөлөд байгаа мэддэгдээд байгаа тий. Тэгж байгаа. Гэтэ яг хуу яг одоо миний ажил мэргэжлийн онцлогоос гэх юм уу Гэтэ нэр бас яг ялчгуудын онцлогтой мэрэгчлүүд бас байд юм л шүү дээ. Яг тамхи хэрэгтэй. яг тийм одоо уурхай ч юм бүр амар Яг хэрэгтэй. Гайста та нар мэдгүй уус төвд хүртэл хамгийн хэрэгтэй юм чи тамхи штэ. Тамхины өрөөнд амар яриа. Өрөөнд амар юм ярьдаг. Харин тийм. Гэт байгаа. Тамхины өрөөлөнд ороо. би тэгсэн чинь амар тийштэй байсан юм шиг. Яг нөгөө тийм хөө ажил мэж ч юм одоо тийм хүү юм ярахад ялчгүй тамхи. Тий яг үн
Хүмүүс чинь тэгээд яг тамхиныхаа өрөөнд юм ярьдаг. Яг үн би бас яг тамхи татдггүйгээсээ болоод айгүй олон юм яринуудаас хоцордог юмнууд. Эсээ тоглож явахт ч юм уу те ганцаараа бүгдийг нь accept авдаг ч юм уу. Одоо мэдгүй ер нь юу штэ нөө нэг хүмүүс ч ингэж байж байгаа л нэг за нэг зүгээр тэр тэнцээ зүгээр ямар ч нэгэн шаардлага гараагүй гэхдээ хин нэгэнтэй тустай юм ярмаар санагта гарч тамхилах уу гээл те тэгж мэгдэг ч юм уу мэдгүй тэгэл бас юм сайн талууд бас байх шиг үү те. тамхич өөр Яагаад тамхинаас илүү хүн зүйл байна. ер нь тамхиас ер нь Мөнгө аваагүй спонсор зүгээр ер нь л бас зүгээр Бүгд юмдээ явагаас хоёр талтай дөө. Тэгээ 10 жилдээ хаана байсан? Айл сургуульд байсан. Би Багнуурт төрж өссөн. Вау. Багнуурын 10 жил 9-р анги хүртлээр сураад энэ манай аав ээж ярьдаг. Багнуур урахад ажилладаг. би нэр за ингээ манай өнөөдрийн дугаарт рэпер Руки оролцож ийн гэж хэлж байгаа батцсан шүү дээ. Руки дээр байдлаар гэж байна шүү дээ. Яа Рүүки чи одоо Багнуурын ханхүү гэдэг байгаа. а тийм үү. Тэр нөө Таяр сторийн дээр тэгсэн байсан мэт. Багнуурын яасан буудгүй яасан. Тийм штэ. Тэгэл одоо Багнуураас өөр тэгээд одоо юу гэдэг нутгийнхаа залууг одоо өмөрөө л доо. Тийм штэ. Одоо тэгээд өөр Багнуураас танил болсон. За жижиг ах гэж болно дээ жүжигч. аа зөв. Тэгэр үг өөр юм байгаа. Тэ чи юм уу? Би ч нэг тийм олонний танил юм. Таяр нэг яс ингэ таарч марж хамт яаж мажсэн үү? Яа дөө Багнуур жижигхэн газар болох тэр яах нэг цэцэрлэг нэг анги. Оо тийм үү. Байсан юм л. Байсан юм байна. Багнуур. За тэгээд одоо ингээд шинэ жил болж байгаа шүү дээ. Та хэд ер нь ингээд нэг он гарахаар нэг жилээ дүгнж мөгөндөг үү? Эсвэл зүгээр хамаагүй. Энийг мэнхаа марчиж би тэгээд 9-р ангиас хойш дарханд 10 жилээ төгссөн шүү. Аа. Оо тийм. Магнуур дархан. Тэгэл хотод орж ирсэн юм. Яг Багнуураас илүү намайг дарханд илүү их олон хүн таних баха гэж бодож байна. Дархны ханхуу. Дархны ханхүү дээ. За тэгээ трейдер за нөө нэг инженер биш байсан бол ер нь яг ямар мэрэгчлээ хүн болъё гэж багасаа боддог байсан бэ тий. Манай өвөө эмч хүн байсан юм. Тэгээ нөө чихний сонсголын бэрхшээлтэй болоод Өвөө нөө. тий чихний хатуураад гэж ярьдаг шүү дээ. Тэгээ ер нь ингээд тэгээд дээрэс нас нөө нэг юм айгүй сонин түүх ярил л та. Тухайд нэг эмэгтэй хүнтэй танилцаад ингээд явж чаад манай хүнийг эмчийн цалин байлантай гэдэг голсон л юм байл л те. Тэгээд тухай хамгийн өндөр цалинтай ажиллана жолооч байсан бэл. Тээврийн жолооч. Тэгээд манай өвөө шарандаа жолооч болсон юм шиг байна лээ. Тэгээд би яг өвгийнхөө хийж чадаагүй юм гүцээ да гэж боддог гэсэн үг. Жолооч болъё. Аа эмч болъё гэдэг. Амар хүсэлтлийн эмч болъё да гэж боддог. Тэгэл яг хөө хүүхдлийн эмч янз янзын юм бодно л доо. Тэгэл гоё мэрэгэн бууч болъё ч гэж бод. Цагтаа болъё гэж боддог байсан уу? Үгүй. Сүлдээ. Мэн бодчихсон. Цагдаа ер нь хүүхд болгон боддгоо юм. Би бол цагдаа болно модно гэж боддог. Тэгээ цагтаа гэж аих боддог. Би ягаад чи барилгач юм болно гэж боддог байсан бас. Ер нь сониндээ ингэ өөрчлөлтөө дээ тий. Би барилгач Нэг тийм дуурийн дуучин болно гэж боддог байсан. Юу гэдгийг ч Мэдний мэднэ. хэсэгч мэсгэж гэж боддог шүү дээ. Онгоцны хэсэгчийг ч нэг жоохон томор Би жирийн бүр онгоц бодож хайжсаар. би богоныг бол нэг хал бод. Богоны богон ч одоо жолооч хэрэгтэй өстэй. Шинэ жафет гэж байгаа багтаа. Чи ингэхгүй өстэй шээ. Гөр хаас доороо баруун юм Чи бос яг тиймэрхүү юм байдаг гэж хэлээ. Яг манай дээр нэг машинист найз суусан чинь. сурч мураа штэ. Сурна штэ сурлага. За яг сурч мурд. Тэр бүр амар аюултай зүгээр энийг зүгээр сонирн болгоод явж манай машинист болсон байхгүй. Тэгээд гисэн чи одоо энэ нөө юу юм бэ? Сүүлийн 60 жилийн өмнөх зүтгүүр одоо Монголд яваад байгаа юм байна. Ер нь шинэ зүтгүүр гэж одоо тоотой л байдаг. Тэгээ начаа мачаанд чинь бол ер нь арай гайгүйгээ явуулдаг. Гэхдээ л тэр нь одоо аль хэдийн ашиглалтнаас гараад бараг 20 жил болцсон тиймэрхүү. Одоо нөгөө Оросын хуучин юмнуудыг худалдаж авд юм байд. Тэгээд тэр ачаа авахт одоо нөгөө нүүрс сөөж байгаа ч юм уу бензин ям зүр юм төөж байгаа. Тэгээд тэр богонууд нэг айгүй хөвдөрдөг гинэ. За. Тэр эвдэрчүүл тэрийг зогсоож болтгоо гинэ. Богоно Богоно зогсоож болох. Тэгэх юм бол нөгөө нэг улсын амар ачааг ингэж хоцруулсан гэдэг бүр
шорон морондор тийм бүр амар юм хүнд юм. Хүү тийм үү. Нэг бол эвдрэл бол дүү ордаа юм шиг зам дээр те. Тийм эвдрүүлвэл тэр хүний буруу зай машинистийнхан. Ямар аим. Яагаад гэсэн чинь чи наатахад тэгвэл анханасаа хүлээж авахдаа ийм эвдрэлтэй юм хүлээж авахгүй гэхгүй яасан юм бэ? Чи хүлээгээд авцсан болохоор эвдрэл чинь чам дээр гэдэг. Тийм амар асуудал. Тэрээс нь чи яаж юм гэсэн чи ийм боон шатаад нэг юм бензинийн нэг юм төрөв шиг юм ингээд юу яцсан. Ачаад ингээд малсан ингээд гал гараад тэгээ тэрийг ус цацаад унтаарчих юм бол тэр массан юм одоо ингээд буцаагаад нийлэхгүй ч юм уу те ингээд шатаад ингээд толгоор ямар ч байсан тэрийг шатаад чамаагүй тэнд аваачихгүй. Тийм амар хүнд хүчтэй байдаг. Тэгээ тэр чинь юу яад нэг юм өдөө ингэж явчаад ирээд хитэн цаг үлээд Аачаар муу арилжаач юм шүү те. Бүр тэр амар юм билий тэр чинь те. Тэр бол бүр амар л юм яриад л. Тэгээ тэр чинь тэгээд энийг аваа эн чинь ингээд одоо явах болохгүй нэ өөр юм авъя гэд болохгүй тэр чинь угаасаа ихэнх нь нэг төсвийн байгуулагчтай тэр чинь угаасаа ингээд ажилд ороод тэгээ угаасаа ажилд орсон хүмүүс Монголын нөхцөл зээл авдаг. Ингээл ямар нэг юм авахгүй л. Тэгээ тэр ажлаасаа гарчих юм бол тэр зээлийг хүмүүсээ төлж чадахгүй шүү дээ. Тэгээл ингээл яа ингээл амар дарк л юм. Ер нь энэ улсын юмнууд ч амар дарк болсон. Гүр хосоогийн хааж ивтэн төмөр замтай холбоотой те. Тийм шүү дээ. Манай аав чинь төмөр замд ажилладаг Тийм шүү дээ. Энэ төмөр замын Тэр машинист бол амар хэцүү л гэж. Тэгээд тэр чинь нөгөө туслах машинист гэж явна шүү дээ. Олон жил болоогүй учраас тэнгуут нөгөө нэг ахлах машинистууд нь бас юм диктатор гэдэг юм байж байдаг. бас Тийм тэгснэ тэр нөгөө нэг юм алхахаараа ингэж цогч могох. Амар л. сүүлд тэр Энийг гэхдээ нэг баг оруулаад ийм юм шиг байна. Би хамаагүй бас ийм. Тийм том тийм юм байлаа. Яг дотор нь байсан манайз ярьж байгаагаар бол айгүй хэцүү юм байна. Богоон бол хэцүү юм. Онгоцсоо л гоё л баг. Би би өөрөө нөгөө тийм болохынсан гэж боддог байж байгаад манайз тийм болчоор ер нь яад ингэ асуусан чинь айгүй баг гэл. Ер нь хүн болгоны хийж байгаа юм хэцүү л баг л та. тийм шүү дээ. Онгоцныг шатаа шээс чи. Чиний бороо шах. Чи надаас нисэхгүй яах. Чи надад хүлээж авсан шүү. Тэгээ угаасаа тэгээ очрын олчвол бүхэл юм гоё яах оо. Мохоо мэрэг чигч байхгүй те. За шинэ онцод ингээ гарлаа. Манай оны мань хамгийн сүүлийн төгсгөлийн дугаар та гурав бас энэ ондоо ч гэж энэ одоо энэ жилдтэй те энэ ямар гоё амжилтууд гоё онцлох тийм хайлайтууд үеүүдээс гоё хэдүүл ярилцээ л та. Тус тустай. Тэ тус тустай бүгдээрээ л ярилцээ л та. Гоё ямар гоё хайлайтууд. Заяа өдөртөө бас баг нүдэн дээр бол байгаа шүү дээ те. Шоу амжилттай гоё. Энэ жилдээ айгүй гоё шоутай болсон. гоё байлаа. Миний баг хамгийн анхны гоё жил байлаа. За яг энэ Шоу тэ гаргалаа. Тэр маань амжилттай боллоо. Сая 4-7 хоногийн 4-р өдөр бас том шоу хийлээ. 20 Крисмасын дугаарыг Тийм, Крисмасын дугаар. баяр үргээ бас Тийм, айгүй том. тэгээд тийчнээс олсон орлогоосоо бас Тийм нөө ижидээ орно шиг байсан тий. нөө нэг шидэт дуут илүү. Тэрэнд бол Натан төхөөгийн. тийм хотын захаар байдаг хөлтүүд тийм. Тийм энд өгсөн. Тэр бас одоо амар гоё юм. Яг тэрийг ярэ бас би чинь хийж байгаа юмнасаа бас тийм хөлтөдөд юу ачлаа шүү. Тэр утгаараа амар гоё байсан. Тэгээ миний хувьд бол тийм л. Нэг шоу амжилттай яг ийм бүгдэнд нь хүрээгүй ч гэсэн бас тодорхой хэмжээний хүмүүст хүрээд тэднэр нь нөгөө нэг тиктэй ингээд зарлангууд шууд соолд авт болоод ах амар юм. Харин тийм. Дээдлийн ер нь олдохгүй. Дээдлийг тийм. Эрлийг ер нь баг мэдгүй баг байхгүй хаа. Одоо ер нь баг яг тэгж дээ. Зарлал Тийм. такс амар урд тусч дивлжтэй. Тийм Виктори чинь ингээд өмнө нь 101 хийсэн штэ порталд. Тийм. 300 тий. Тэрнээс ч тэр чинь Виктори бол бүр ингээд яа 300 амар хэцүү тий. Ядаж 100 яах уу? Шатчул мачул гээл амар их юм бодоод байдаг гэсэн. Тэгэл ингээл амар хэцүү юм шиг бол баахан асуудлууд ингээл тэгэл нэг сар хагас тэр чинь ингээл бөө юм болж байгаа шүү дээ. Ингээд том спешиал хийх чинь ингээл яаж мөрхүү гэл амар ингээл стресс. Тэгэл баахан хэрэгтэй ч юм уу хэрэггүй ч юм уу ингээл хүмүүст мөнгө төгрөөгөл одоо ингээл постерны зураг гэхэд сая 500 сая төгрөгөөр битээр авахулж байгаа байхгүй. Тэр чинь өөрөөсөө тим юм анх удаага хийж болохоор мэдхгүй заавал авахулах хэрэгтэй. Тэгээд бас муу юм авахлахгүй гэж нэг хүнээс гоонгот тэгэл сая 500 сая гэл тэрийг ингээл өгч байгаа. Тэгсэн чинь ингээл зүгээр одоо манай бичиж байгаа камераас баг муу ч юм камертай тэг ямар ч гэрэл за нэг ганц нэг юм бөөнхий гэрэл авчирч ингэж нэг хитэн зураг дараа сая 500 сая аваа явж байгаа жишээ нь. Тиймэрхүү юмнууд байсан. Тэгэл яг тэр тохирсон
болохоор тэр хүмүүс тийм мөнгөөгөө л явуулсан. Тэгчээд яг тэрний араас за ер нь бол энэ чинь зүгээр хоёлаа өөрсдөө яаж байгаа юм хоёул нь нугасаа үзэгч байгаа юм байна. Тэгэхээр хоёлаа зүгээр шавгаал айгүй гой тухтай газар ингээд хийчээ тэгвэл болох юм байна гэж бодож явж байгаа. Сая гэхдээ энэ саяны 25-ны бол спешиал биш шүү. Зүгээр л нэг он гарч байгаа нэг зүгээр юм. Сүүлийн дугаар шүү. Яваасаа газаргүй болсон шүү дээ нөө. Манай өмнө хийжсэн газар байхгүй. Тэгээ за нэг дугаар хийчих та гэд нэг 100 хүнтэй газар олсон юм нөө холбогдоод. Тэгээ 100 хүнтэйгээ ингээд шууд соол авт болсон тэр нь баг нэг хоногт ч илүү. Тэгэнгүүтэл нь за дахиад хүмүүс байгаад амжуулаа дахиад өөр газар хийя гэд. Тэгээ тэр 100-аар хийчээ дахиад гэсэн чинь 300 хүнтэй юм байна гэд. За хоёлаа яах бол гэ. За гэд. Тэгсэн чинь шууд 2 хоног дотор 300 соолт авт. Тэрийг хизээ. 2 хоногийн дотор 25 гэдэг чинь тэр чинь 10 хэдэнд нэг хийсэн шүү дээ. 300 хүнтэй 25-ных юм уу? 25-ных аа. 25-аас чинь 300. Яг нөгөө зуны портал дээр хийдэг шиг. Тийм, тэрийг юм биш үү? Тийм амар их юм ажил болж исэн юм яа зүгээр 2 хоногийн дотор зүгээр нэг постэр дийлэг цацаал тэгээл яваач гарч байна. Nice. Баяр үргээ. Дахиад баяр үргээ те. Тэгээд тийм байна. Юм амжилт явж байгаа шүү те. Тийм. Гоё юм билээ. За, хосогийн гоё хайлайтууд юм. За би ч та энэ жил яг бас нэг тийм амар том ажил хийгээгүй юм билээ. Яг ер нь бол нормал тэгээд тийм юу жил байлаа. Чи хайсан жил гэ. тий. Өөрийгөө олсон жил байлаа. Хүүхдийнхээ гараан дээр Тэгтээ яг тэгээд юмнууд хийх гэж тэгэл оролдоод исэн. Тэгээд яг нэг тийм олонд хүрсэн яг том ажил байхгүй л юм л та. Яг хийдэг юмнууд. тэрний өмнөх жил бол чиний хувьд бас хайлайт байсан шүү дээ тэр чинь. Жил болгон хайлайт байна гэж байна. Мань ямар ч хайлайтгүй байж байгаад ингэж байгаа юм чинь. Тэгээ асаа 2 жилийн өмнө бол бүр үнэхээр Тийштэй. яг амар 2 клубээс бичлэгдсэн гэдэг ч юм мэдгүй одоо юутай байгаа шүү дээ. тийм нөө шинэ жилийн юм нөө зургатаар гарах юм ч орсон шүү дээ. UB-гийн тийм. Саяны UB-гийн үнд чиний дугаар байгаа мó нэрээ. Спешиал дээр. Тэр энэ жил жоохон юу яасан. Тэгэхгүй нэг жоохон тайз мэсээс нэг жоохон хэсэг залхсан юм а яг үнэ. Тэгээ нэг гэхдээ одоо яг юу яагаад яг он дуусах төхөд ирсэн чи яг эргээд амар гоё юу орж ийн. Тэг хүн бас яг байнга нэг юм хийж агаад хэсэг ингээд нэг холдоод нэг юм ингэж агаад буцаад яасан бас амар юу юм шиг сайн дээ. Сайн шүү. Мань надад их юмэр байна. Тэг. Би тэгээд бас юу яасан л та яг би ч яг юу гэдэг юм бэ? Комеди ихтэй өөр нэг юм хийхгүй тийг хийж агаад тэгээд ер нь гэхдээ өшөө ингээд давхар юмнууд хийгээд одоо өөрийгөө хөгжүүлдэг ч юм уу те. Эсвэл өөр ер нь давхар юмнууд хийж исэн дээр юм байна гэж бодоод тэгээд яг энэ жил ер нь тэдрийг эхлүүлсэн жил байлаа гэх юм уу. Ер нь болоо Алфабетд орсон те энэ жил. Тийм алфабеттай бас хамтарч байгаа. Тэгээд өшөө гоё өөрийнхөө одоо хоббиг нэмэгдүүлдэг ч юм уу те. Өөр сонирхсан зүйлээ бас яг туршиж эхэлж байгаа тийм бас жил байлаа. Тэгээ өөртөө бас яг шинэ юмнууд туршсан тэр нь л одоо гоё юм уу да. Тэсэлдэг үд. Бас яг адилхан л байна. Одоо яг ингээд меншн дэх хайлайт гээл тэгэхэд яг байхгүй. Гэхдээ зүгээр бас өрнөөсөө гарлаа. Аач бас Өрнөөсөө гарах бол бас их гоё байлаа. Яг нэг дарамттай байсан өрнүүдээсээ заримнаас нь гарч ийн. За тэгэл энэ подкастта бас гоё дурдмаар. Тийм гурлаа тийм подкаст. Энэ чинь уул энэ шүү дээ. тий, уул нь айгүй 2 жилийн өмнөөс бодоод мөрөөдөл уул нь ихэлсэн ч явж исэн тий. Тэгэл аль аль нь завгүй болоод явсан. Тэгээд ашгүй энэ жилээс заяа мань нэгтгэж өглөө бас яг гоё подкастаа ингэж гоё бүшлэгдээд. Тэгээ подкаст гэсэн маань Заяж амжилтанд төрчлөө тэгж амбицлахгүй бас. Гэхдээ би зүгээр угаасаа би зүгээр л хэлсэн. анхны дугаарт нь орохдоо хүртэл хэлж исэн байхгүй. Одоо яг үг мөгийн хүртэл юм дээрээс ингэж орж ирж байна. Манай юун дээр байгаа хамгийн анхны дугаар дээр чинь битээр хөтлөгч заяа Өчөн байлаа. Одоо хөтлөгч бөөс анх орохдоо хэлсэн. Ямар гоё юм би ингэж хотлооны мэрээ сууж амар гоё санагдаад идэв штэ гээд. Тэгээ ноёр нэг чи бас зочин хөтлөгчөөр бас хаяа суужиж болно. хаяа суужиж тэгээд хийсэн. Тэгээд энэ хоёр хийхгүй явж байгаад би нэг сүлдээтэй уулзаад анда тэрийг хийгээч гээд.
Тэгээд хамт хий та. Тийм. Тэгэл так гэл ингээл ажил аяга ордуу. Тийм ч угаасаа юм чинь ингээд анханасаа амар үзэлттэй байна гэж байхгүй. Тийм шүү дээ. Тэгээд яг энэ ч уг нь бол амар чанартай подкаст шүү. Бичлэг мичлэг те төрсний чанар өнгөтэй. Хэр баргийн юм. Та нар бол их гоё юм үзэж байгаа. Тэгээ ер нь бол тийм ихгүй юу? Тийм. Тэгэл хамгийн чанартайг ер нь бол хийж байгаа. Тэгэл тийм шүү тэгээд. Тэгээ эн чи яваа. Дараа жил уус энэ подкаст явж илэн тэнгүүт яг гуруулаа бос. Энэ юм амжилттай болгочлаа гэж яриад. Шал өөр төвшөнд үргэлжлэлтэй гээл. Жаа байна одоо. Тийм. Сууж байхын үлдээтэй өрөөлийг. Шийдлээ. Яа. За тэгэр шилжүүлээ. Яа, амар жилээ лөө. Нэр ер нь бол бас л чанга жилээ л ер нь уналттай, босолттой олон хүн тавирууллаа. Тэгэл одоо олон гоё шин найз нөхдөдтэй боллоо. Шин зоригтой боллоо. Яг тэгээд ер нь юм өмнө нь болж исэн яг миний хувьд өмнө нь болж исэн тэр жилүүдийг бодох юм бол амар юм боцолсон жил лээ л аюу. Тийм. Тэгээд тийм боцолсон жил чи ер нь их гоё юм байна. Юм ойлгодог юм байна. Ухаардаг юм байна. За ингэж явах хэрэгтэй юм байна. Тэгэж явах хэрэгтэй юм байна. Ер нь гэхдээ ер нь тийм л жил байлаа. Одоо тэгээд очиргүй одоо 25 онд амжилттай одоо гоё юм болгосон гэх юм бол ер нь бараг байхгүй юм байна. Өөрөө хувьд шүү дээ. Тэгтээ хүмүүс нэг яаж харж байгааг би сайн мэдэхгүй. Гэтэ яг тийм байлаа. Тэгтээ нэг юм меншнтэх нь одоо аюу олон жил бодож явж исэн мөрөөдлүүд нэг нэгээрээ жижиг мөрөөдлүүд нэг нэгээрээ бийсэн бас тэр нь аюу гоё байлаа. Тийм тэгээд тийм байна гэж. Жишээлбэл Гэтэ бас юу юм бэ? Тэ одоо community одоо өргөжөөд бас гоё болж байгаа шүү дээ. Тий. Одоо community-тэй болж байна. Тэгээ яг нөө олон жил одоо сайн ч муугийн ч үзэж явж байгаад нэг өөр ингэсэн нэг юм арга барил гэх юм уу нэг тиймд болсон. Тэгээ тэрийгэ бусдад юм гоё өнгөө байдлаар хин нэг зарахгүй тэрнээс тэр дундаас би ямар нэгэн байдлаар ашиг олохгүй хин нэгэнд одоо юу гэдэг мөс агуугийн хувьд өндрөл учруулахгүйгээр гоё ингээд нэг хэлээр ойлголцдог. Нэг хэлээр гэдэг нь одоо миний одоо шинжлэлийн арга барилаар хин нэг ингээд гоё цуг надтай гоё маркет дээрээс гэж хүссэн тийм хүслээд байхгүй. Дээрээс нь надад нөгөө нэг ментор энтер гэж байгаагүйс учраас үнэхээр миний хайгаад байсан тэр менторыг би өөрөө олж чадаагүй учраас би өөрөө тэр менторнд болъё гэж айгу боддог гэсэн байхгүй. Тэгэхээр тэр мөрөө одоо зоригтой дүнж одоо ингээд эхлүүлээ явж байгаа. Тэр мөрийг бодоход одоо бас нэг талаар амжилтанд хүрсэн юм шиг те. Тийм жиллээ л ер нь айгу халамтай л жилээ л. Тийм community-тэй болоод нэмээд нөгөө нэг өөрөө ментортэй байгаагүйгээ тэгээ буцаад яг тэр хүмүүсийн ментор нь болоод туслаад имбэд явна гэдэг чинь бас амар тийм шүү дээ. Гоё байхгүй те. Тэгэхээр бас тодорхой хэмжээний гоё мөрөд. Тэр хүмүүсийн хувьд бол айгу highlight. Community айгу highlight. Хэдий олон жилийн нөгөө Тийм байлаа тийм ээ. За. Тэгээд 26 онд Амжилт хийсэ те баахымч те. салбар Гоё шүү. 26 он. Гэтэ нэрээ бас зүлдээ дүр хийсэн ч гоё саналаа. Би амар том өртөө байж гад бүх өрнүүдэд дарж дуусглаа. Хүмүүст одоо амлсан амлалтандаа хүрэх бас надад гоё байлаа. Ямар ч өргөө. Тэг өрөө дуусах чинь бас нэг амар кайфтай байдаг шүү дээ. Тийм угаасаа Монгол угаасаа өргөө он гарах чи өөрөө бүр амар том. Би амжилт шүү дээ Би өртөө л гаргаж байгаа гэж. Нэрээ л баг флекст байж юм шиг аа. Тийм л байж тээ манай төрч засаг. Яа. Авирч мэрч. Гэхдээ яг тэгээ сайн муутай. Тэгэл гоё шүү дээ. Тийм шүү дээ. Эцэд ирүүл. Эцэд их оронтой байна гэдэг чи. Их орончгүй хүн байна. Их орончгүй өрчгүй юм байна. Өртөө мөртлөө их оронгүй Quarantine нэрээ бас нэрэл яг үний юм л шүү. Би бас нэг хэдэн сар гадагшаа яваад тэгэл бас тэгэл ажил төрөл хийгээл ингээл Ирланд явахгүй юу? Нэрдэг амт. Тэгээд очиод ямар хэцүү байдаг юм бэ гэдгийг нэг байх 5-6 сарын хугацаанд мэдрээд би бүр морины рил үзээд уйлжсэн гэл бод. Нэрнгэсээ уйлдаг юм байна. Нэрнгээсээ уйлдаг юм билээ. Эднээс судлаа драматик юм. Тэр нөрийг драматик юм байна. Монголын үнэртэй сайлах гэдэг бол яг байгаа сте.
Харт. Яг буугаад ирэхэд үнэртдэг. Уусаа би бас Уус сэгэдэг байхгүй ингээд нэг юм ган үнэрлж байгаа ч юм шиг амар гоё. яг нэг шал өөр. Тэгэл тэр борооны борооны дараах үнэр бол уус онцгой Монголоос л үнэртдэг. Тэгээ ер нь гэхдээ гоё гэж. Тэгэл юм гоё чансан бах хэдмээрсэн махных намд нь хүртэл нэг юм сонин Чанартай тий. Одоо ингээ одоо өөр газар бол ингээл махных намд хүртэл нэг тийм сонин. Гэдэг ч юм мэдгүй. Тэгэл ер нь тэгэл Хиний газар ажил их орон гэдэг чинь яг гоё их орон л гэдэг юм л. би бас Аяас нэг үзчихэд ирсэн Солонгос тий. руу явж бас ажил хийсэн шүү дээ. Өмнө жил. Сая үлээ. Тэг өмнө жил 24 онд үлээ. тий. 24 онд явчихсан. Би 2 жил явж айлын үдгчээд ирсэн шүү дээ. Тэгэхэд бол одоо хүний газар гэдэг чинь уусаа тэгэл яг тэнд манай ах их хоёр байсан л да. Тэгээ би нэг амар өлсөж цанга. Гэхдээ л ингээл ажил хийгээл явч. Тэнд бол тэр хүмүүсийн хувьд бол би зүгээр л нэг юм гадны нэг л хүн байгаа шүү дээ. Тэгэл би цалин авч байгаа болохоор юу хийх гэснээр ингээл хийж мэгэл ингээл явна. Тэнгүүд Монголд бол би ингээд хаашаа чамаагүй ингээл Дээлтэй шооны хөтлөгч. Үгүй. Зодлоо гэхчих өмнө би болоогүйс одоо бол тийм шүү дээ. Тэгээ ер нь бол тэгэл хүний газар ажил хүмүүс чинь ингээд идэв шүү дээ нэг гадагшаал явчвал те ингээл гинтхэн амар мөнгө орж ирэл баяжаал юм юм. Тэр чинь Монголд чи уучраа олоогүй бол гадагшаа яваад уучраа олно гэж байхгүй те шүү дээ. Монгол үнэхээр амархан санагдсан юм л шүү. Тэгээ Монгол уучраа олж ийж чи гадаад уучраа олно. Түүнээс чи Монголд нэг юм хэцүү тэгээ юу ч ажил чигийг гүйж гадагшаа явж ажил нэг юм байна. Тэглээ шүү Нэг юм аяг угаадаг kitchen porter гэдэг ажил дээр хэдэн 100 оюутан өрсөлдөж байгаа байхгүй. Зүгээр би аяа угайл та тий. Чи миний аяа. Чи очроор хойноос угаа муугаа баг. Тэгэхээр тэнд амар өрсөлдөөнтэй. Тэгээд ер нь зүгээр Монголын хүмүүс ингээ муулаад идэв. Би яг тэнд очиод ойлгосон. Тэгээд нэгт хоёр дахь юм бол тэнд очиод бас амар сонь мэдрэмжүүд авсан. Өмнө авч байгаагүй сонь. Арьс өнгөний үзэл гэдэг чи бас амар муухай тустай юм л шүү. Нэм хүүгийн Аз гэдэг нэг аав Тэгээ хажууд цагаан ирнэ арьс өнгөрөх ялгаруулах амар сони. Хятад болж ялгаад нь шүү дээ тий. Ялгуурлууллаа да. Тэр нь зүгээр Аз гэдэг утгаараас. тий Аз гэдэг утгаар. Тэгээ яаж нөө Европын албаны ус учраас тэгээд дандаа шарууллаа шүү дээ. Тийм. Европч энэ яаж яхад нөгөө нэг юу яатсан юм бэ те. Дөрвөсөд баха орж ирээд тэгээ тэдэртэй бас дуургүй. Украинууд одоо амар миний яг байсан үед айгүй байсан байхгүй. Тэр үед дайн гарч ирсэн юм. Дайн чи одоо амар Украинчууд яаж ин яг арьс өнгөний үзэлт Украин хохирогчт нь байна уу эсвэл юу нэдий? Юу нь болцсон байгаа? Үгүй шүү дээ. Ер нь Украинчууд амар даварцсан байсан. Ер нь дөрвөсөд угаасаа юу жоох юм. Нөгөө нэг үнгүй байранд амьдрал. яг үнэ. Тэгэл баг ажил орё гээл тийм чи Украин юм окей гээл. Яг юм хохирогч Би баг юм гоё жоохон Европ царайтайсан бол би Украина гэд хэлээд баг ажилд орсон гоё байх байсан. нэг юм өрөвдүүлж те ингэж юу яаж исэн. Тэгээд өөрсдийнх нь тэр уг хүмүүсийнх нь характер хүртэл бас нэг юм дээрэнгүй мээрэнгүй ер нь биш үү баг те баг тийм. Гэтэ Ирланд гэхдээ надад нэг амар тийм яг л нэг юм Ирланд яг хүмүүс нь юм Европын монголчууд шиг санагдсан. Марк мөшөө заадлаагүй. Тэр нь юу гэхээр нэг юм амар чөс өндөрт. Түргэн ааштай ч юм уу те. Ийм тийм л хүмүүс бас нэг юм улаан өсмөстэй улаан сахал махалтай. Тэгээд нэг тийм ер нь нэг тийм жоохон монгол vibeтай. Тийм. Тэр чинь бас юу Хятадд оюутан байхдаа ажиллаж байсан модны нөхөх юм хаад тэр бүр тэгтээ амар утгагүй зөө Хятадд ийм зүгээр хоосон ийм шалтан уулан дээр ингээ мод дээр шээ. Тэр амар молморч шүү дээ. Тэгээ зөөгч мөгч хийгээд те. Тэнгүүт яг нөгөө нэг би тэр үед яг нэг юу яжсах битгэсээс подкаст асдаг гэсэн юм. Амар ганцаард тийм билээ шүү дээ. Тэгээ одоо Manity podcast гэж гисэн хүмүүс гадаадаас хин нэг чөөж бас нэг мод тарьж байгаа хүн те сонсч иж болно шүү дээ. Битээ сонсдогтой нэр айгүй гоё юмсэн. Манай гэхдээ Чи сонсдог байсан юм байна юм лээ. Тэгэл бүх юм 7 хоногор хэмжигдээд эхлэхээр юу лээ гэл. Яасан ч зүгээр амьдрын Монголд болоо ингээл тий. Ямар ч өсөд тийм үлсж өгөхгүй те нэг гэр бүлтэй хамаатсаад таны юм ингээ байж. Тинчээ ч юм бол ямар ч юм бол Тий. яг ажиллал хийхгүй л бол тэгэл чи тийм байхгүй гэдэг юм жаа. 30 минут зүгээр сухад л маргааш нь 30% үлсэн шүү дээ. Тэгэл бараг л тийм юм амьдарч байгаа хэрэг. Тэр нь гадаад доо Монголд бол гэхдээ яаж хийж байгаа л амьдрын шүү Тэгээ дээ. монголчин байгааг Монголд эдэн хөшөө хүмүүс бол одоо ингээл нэг юм илгэмсэг байдаг штэ. Одоо нэг хөшөө имээ ч юм уу эдгээр ингээл нэг юм. Тэ ингэж мэнгээл одоо нэг юм
Ямар ч өөр газар ажил хийсэн ч одоо нэг юм би нэг цагийн ажил хийсэн нэг юм хөгшин Монгол ихч бол арайч нэг муухай харьцахгүй те ингээл нэг аяа хоол өгчдөг ч юм уу нэг соёлын өөрөө тийм. Тэнгүүд тэнд бол ерөөсөө тийм биш. Харин Чи энийг л юм. Юмчих ба. Тэгтээч би ах чинь даж жаргаж байгаа л ирсэн л. Тэг шихсэн. Хамгийн сүүлд нь тийм ярих те. Тэг гоё юм лээ. Яг нөө нэг бас нөө цалингийн систем бас айгүй гоё таалагдсан. Яг ажиллаад шууд оройн мөнгө аваад тэгэхээр хүн чи яг бас жоохон урам шууд маргааш нь ингэж юу шууд ажиллаар Солонгост. тий. Тэгвэл ингээл монголч мал одоо ингээл сарын дараа авна штий. 14 дараа эсвэл маргааш ажилдаа явахгүй байж болох ч юм шиг. Тэгвэл шууд оройн цалингаа аваад тэрийг ингээд дөрөв рүү үржүүлэнгүү тэр чинь бас айгүй их мөнгө байгаад байгаа штий. Бараг энэ 400 мөр таа. Тэнгүүд өнөөдөр би маргааш дахиад ингээд сая маяг гэл ингээд. Тэгээ 7 хоног ажиллачвал бараг тийм тэгээ ком гэл ингээд. Айгүй тэр нь айгүй гоё юм. Ингээд яваад байдаг. Монголчин бол гэтээ сардаа өгсөн тэр хоо. Арай нөхөд угаас ирэхгүй те. Их цалин авч байгаа ч биш тэгээд жоохон мөнгө өдөртөө авангуутай. Ийм цалин авч байгаа бол хөлий гэж. би та өдөрт нөгөөл ажлын зар одоо ажил олгогч, ажил хайгч хоёрын хооронд нь холбосон вебсайт ажиллана. Би л цөм хийн. Өдөртөө тийм байдаг баха. Тиймэрхүү вебсайтууд байдаг. Яг байгаад та гэхдээ илүү одоо лаг мөнгө олох юм шиг санагчлаа. Тэнд Монгол ахнаар махнаар бүр юм фаны заяа. Дөө үдтэй ингээд чинь би 20 гэхлээ. За одоо нэг насаа л явах. Тэг ингээд хийсэн 20 хэдтэй гэсэн үг шүү дээ. Тэг хийсэн чинь ахын яг жин насан дээр л ирж ийсэн даа гэдэг ч аахгүй. Тэнийг ч удаа Монгол яваагүй. Тэгэл тэнд одоо 45 таа ингээд хөвчлөлцсөн. Яг юм жоохон хөвд ирээд нөө цалингийн системд орсон байхгүй ах. Бүр ингээд амар шүү дээ. Тэнийг ч удаа Монгол яваагүй. Бүр юм яг солонгос хүн болцсон. Тийм солонгосчуудыг заримж мэн гэж. Нөө нэг юм Ажлаа ч юм уу бол нөө нэг юм солонгосчууд чи яа ч юм жоох надад юм юмыг ингээд ингэж л хийх ёстой гэдэг юм та юм. Гүйлгээ ухаан байхгүй гэх юм ингээд хайрцаглагдсан бол тийм тий. Монгол ах нар бол ингээд нэг юм багтахгүй байх юм бол ингээд нэг юм яаж игээд ингээд болгочоод байгаа. Тэнгүүд тэр солонгосчууд нь тал болохгүй байх гэл тэгэхгүй гэл ингээл яг болох үнцгийг гаргад ирж байгаа байхгүй. Хаалгаар багтахгүй энтлийн балкон арай том нөгөөдлийн балкон дээр нэг юм машинаар оруулдаг юм төхөөрөмж байгаа байхгүй. Тэрийг нь анханасаа энчэнэ тавья гэх тэр Монгол ах тэгээдсэн байхгүй. Тэр солонгостой маргаад исэн. Дээсэн чи үгүй энчэн заавал тавина гэд. Тэгээд энчэн дөө солонгосон тавиулчаад яг сүулт нь байсан чи тэр шкаф ормор юм багтахгүй байхгүй. Тэгээд гисэн чи нөө Монгол ах бистаа хай анаас тийм тавья гэдэг чинь. Тэрийг орж ирсэн харцсан байхгүй энэ ачаануудыг энчэн тавьчвал ингээ бүх юм орлоо болчихно. Эсвэл солонгос нь үгүй энд заавал тавь том мөрөө. Тэр зүгээр монголчууд гэж одоо миний тэгтэр ингээд гоё танихгүй нэг ч гэсэн ингээд нэг гоё хайрлаад сурчвал бид бол ингээд бүтэн батан цайлтдаг хүмүүс байгаа даа зүгээр надад тийг санагдаад байгаа. Зүгээр хүмүүс зүгээр амар стресстэй. Зүгээр л ингээд өдөр хоногоо арга цаасан ингээд байгаад байгаа юм шиг надад санагдаад байхгүй юу. Ялангуяа Улаанбаатар надад тийг санагдаж. Бид нар бүтэнд нь батан цай одоо нөгөө би сая өчтөр нөгөө 920 яриг сонссон чи мара нөгөө том тамирчтай ингээд тулахын өмнө мара надад чи зүгээр яг үндэ зүгээр л сувстанууд байгаа гараа зүгээр нухсын тас яа гэдэг. Тэгэхэд ингээд хүн штэ. Тий. Тэнгүүт яг нэрэл бодохоор нэрэл яг ингээд суг гараад исэн байгаа байхгүй юу. Монголчууд те. Үгүй нөгөө эсрэг талынхны хүмүүс. Тэгэхээр бид нэр өөрсдөө голлохгүйгээр энэ Монгол гэдэг юу чинь бас бид нар одоо гүйл хэмжээний мундаг хүн гээл тэгэнгუთ л шууд гадаад хүн Америк хүн ч юм уу тэр үл шүү дээ тий. Баян хүн Японд хүн ч юм уу те мэдхгүй зүгээр тэгээд яг Монгол зүгээр тийм гоё рол модельүүд айгүй олон болоосай л гэж үзэж байна. Одоо л баг бий болж байна те. Бараг гэх юм уу. Бусд нь яг нөгөө нэг тийм рол модель болох үс байсан ирнэ нөө ус төрд ороод одоо энэ нөгөө нэг тамчул болсон. За тэгвэл саяны тэр нөгөө нэг адилхан хүмүүс штэ гэдэг дээр нэг юм жишээ. Маа нэг найз бас гөөв тоглолдог байсан. Бас нэг хэсэг амар тоглолдог байсан. Тэгээд нэг найз нь анда бисийн төрөл дээр ланди гэж дуудсан гинэ. Тэгээ маа найз чинь очиод айл нь хийн гэсэн чинь сууган зүгээр тоглолчих гээд. Тэгээд маа найз тэгэл нэг VIP өрөөлөө ороод 2 бест гинөө
эхний бэс тоглоод хоцсон чи айл нь бой гэж ингээ дахиад ингээ хоцсон гэж байгаа байхгүй. За. Тэрс өрнөсөө манай найз гараагүй. Тэгээ бүгдийг ингээ ботчог ингээ алж нэг 16-аар дуустгээс үед нэг 40 50 кг дуусгасан гэж байгаа. Тэгчээ гараад ирсэн чинь Айлд нь хийн сууж ирсэн. амар ер нь томчуул байсан гэдэг. Яг ланддаг бүр амар гарууд. Тэгээ анаасаа тэрийг мэдсэн бол тэр хүмүүс байгаа гэдгийг мэдсэн бол мань хожихгүй байсан баха гэд тэгээ ярьсан гэдэг. Тийм шүү дээ. Тэнгүү зүгээр анаасаа зүгээр өөртөө итгээл те. Зүгээр суух хүмүүс гэж бодоод ингэнгүүт яг байдаг. Энийг арилжаатай холбож ярьж болохоор байна. Жишээ байна. Наа чи суугуул алтай байгаа. Чи яг үдэ суух байгаа. Наа чи ароох алтай. Ороо зүгээр баг дарагш. Одохгүй ш. Амар юм судалгаа хийдэг юм ийм 3 бая орсон наа жижиг алтай байгаа. Бай. Үг мөг мэрэгчлийн хийдэг мэлэг суд бай дарсан. За яарч тэгээд Дуусгая тий. Тэгвэл тий гоё яриа боллоо тий. Өрлөг хүлээж авсанд баярлалаа. Амжилт хүсье. 26-нд амжилт хүсье. Амжилт хүсье. Манай шинэ жилийн дугаарт оролцсонд бас баярлалаа. Тэгээд дээрх онуудаа эргээд бас гой зочдоор бид гур бас уулзах болно. Тэгээд заяа хилдэг үг хэлээ. Тий. За тэгээ баярлалаа. Тий таалагдвал лайк, subscribe хийгээрэй. Таалагдахгүй бол бит юм уулаарай. Баярлалаа. Наваа бит юм уулаарай. Баярлалаа тий шинэ оноо сайхан хөтөрөө. Тэгээд эх хондоо амар амжилттай гараа. Баярлалаа.